Тулгааг ирэхээр эхлэе ахаа. Оо за. Тэгээд тулгааг орчих нь ардуур нь над дээр камер явуучих нь л өгч. За сайн байцгаана уу. Өнөөдөр бидний маркетинг ток контентын маань энэ удаагийн дугаар Монгол хэрэглэгчийн зам төлөв ямар байгаа. За мөн хэрэглэгчдэд чиглэсэн маркетингийн үйл акцууд зөв оновчтой хийгдэж байгаа юу гэдэг дээр санал солилцсон. За тэгээд өнөөдрийн энэ зочдоо танилцуулъя. Монгол Улсын их сургууль, бизнесийн сургууль, маркетинг худалдааны төгсмийн багш Угтга манай Угтга жаргал маань ирсэн байна. За мөн түүнтэй бас бид хоёртой нэмэлтээр одоо илүү дэлгэрүүлж яг залуу маркетруудын төвшөнд маркетингийн үйл ойлголт маань хэр байгаа, бизнесийн байгууллагууд хэрэглээнд одоо нэвтрүүлэхтэй гэдэг юм уу хэрэглэгчдүүд чиглэсэн зар сурталчилгаа хийхдээ ямархуу байдлаар байгаа гэдэлээ хамтдаа ярилцсан. Өнөөдөр UBCAP-ийн маркетингийн менежер Нямдлгэр маань ирсэн байна. Сайн байна уу? Манай зочдоо сонир сайхан юу байна? За нам 50 байна да. Хавар болж байна тий. Ажил нэлээд ихсэж байна. Тий. Сургуулийн хавьд явхлаар одоо өмнө чинь бид нэр 2-3 уулзалт хийсэн. Тэгэхээр Монгол Улсын их сургууль руу багшийн дэдээс яваад хаашаа мөс рүү алхахаар ерөөдөө нэг тийм гоё оюутны дурсамж сэдвэрдэгтэй. Яг сургуулийн орчинд нь байнга ингэж хавартай золгож хаврыг үддэг хүний хувьд юм. Сургуулийн орчинд оюутнуудаар шин цагийн оюутнуудаар юу байна? За оюутнууд маань бүгдээрээ одоо сая нэг явцын шалгалт өнгөрлөө. Тий. Тэгэл хичээл номдоо ялангуяа нэг ковидын дараа одоо танхимд дахиад найзуудтайгаа хамт олноороо суух юм боломж дахиад гараад ирсэн учраас оюутнууд маань нэлээд одоо тэрэнд бол нэлээд сэтгэл хангалуун байх шиг байна. Тэгээд одоо муу цаг биднээс бас нэлээд холтчлоо гэж бодоод байна шүү дээ. Тий. Эргээд энгийн амьдралын дахиад нөгөө сургуулийн одоо энгийн амьдралыг харахтаа бид нар ч гэсэн айгүй сайхан л байна. Тий. Таны төрлөх сургуулаараа очих те сургуультай үрээ одоо ингээ багштайгаа хамтын ажиллагаатай ингээ байгаад сургуулийн эрдмийн урхадгаа байнга холбоотой байдаг гэж сонсон зарим төслүүдээр бас. Тэгэхээр сургуультай үрээ хамгийн сүүлд очиод ороод гэрсэн сэтгэл. Тий, сургууль дээр бол саяхан орсон. Тэгээд яг тэр хаваар явхаар угаасаа яг нэг тийм модтай нэг алхдаг. Тэгээд нөгөө сургууль харагдаа. Тэгээд дээрээс нь нөгөө нэг бид нар оюутан багтаа нөгөө мессенжерийн уртлын мандах айгүй их орж мандахын пивштэй гэсгээл тэргээр явах болгондоо нэг манд холчихсан ингээ. Тэгээ нөгөө манай ангийнхан ч гэснээр тэргээр явах юм бол мандахын пившгээ захин шүү гэдэг. Эсвэл нөгөө нэг мандахын пившгээ идж байгаа зургийг аваад хийж юм бол тэр нь яг мессен төгсөгчтэй явд айгүй гоё үнцэнтэй тусамжтай байдаг гэх юм уу. Тэгэхээр ер нь бол мандах орсон. Тэгээ тэрэндээ аюул хангалуун байгаа. За тэгэхээр чигтэр яг нөгөө бизнесийн сургуулаараа ороод яг нөгөө танай тэнхмийн танилцуулга агуулгуудтай харьцаар одоо яг үндсэг нөгөө гаргаж байгаа мэрэгчлүүд байгаа шүү дээ одоо кодтой. Тэгэхээр тэн дотор илүү нөгөө менежментийн за эсвэл маркетинг тэгээд одоо банк санхүүч гэдэг юм нөгөө тренд болж байгаа мэрэгчлүүд бол мэдээж бизнесийн сургуулиас гарч байна. Танай тэнхмийн одоо суралцагчдын хувьд ч гэдэг юм уу яг аль мэрэгчлээ илүү түлхүү сонгож байна. Энэ төрлийн мэдээлэл өгч та. Манай тэнхим гэхээр манайх бол маркетинг худалдааны тэнхим, маркетинг олон улсын худалдааны тэнхим гэдэг за тийм нэршлэр бас нэлээд удаан одоо явсан. Өөр үгээр хэлэх юм бол манай тэнхимд ерөнхийдөө хоёр янзын одоо хөтөлбөр байгаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр бизнесийн сургууль дээр бол нийтдээ 4 тэнхим байна. 4 тэнхмүүд бол одоо хэд хэдэн хөтөлбөрийг бол санал болгож байгаа. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол бизнес явуулахад шаардлагадах тэр нөгөө мэдлэг ур чадварыг олохтой холбоотой тэр үндсэн одоо функционал тэр одоо үүргүүдэд чиглэсэн те санхүү, нэгтлэн бодох бүртгэл, менежмент, маркетинг, за олон улсын худалдаа гайл мөн одоо манад ороод ирсэн. За манай тэнхмийн хувьд болохоор маркетингийн менежмент, за дээр нэмээд худалдаа, гайлын мэрэгчлэлтнэр мэрэгчлэлтэн бэлтгэдэг байж байгаа. Тийм. Мөсийн төгсөгч байсны хувьд эсвэл одоо яг мөсийн төгсөгч байсны давуу талууд ажлын байран дээр гарч ирэх нь яаж нөлөөлдөг вэ? Ер нь нөгөө анкет өгөхөөс эхлээл нөлөөлж байгаа шүү дээ. Анкет өгөхөд угаасаа одоо жишээ нь би өөрөө ч гэсэн нөгөө хүмүүсийн анкетуудтай бас танилцах ингээд явангууд яг нөгөө нэг мөс гэдэг юм бол за энийг дахиад нэг дэлгэрүүлээд харандаа гэдэг явлага очичдаг. Тэгээд магадгүй тэр нь дахиад дараачийн шатны уулзалтанд дуутахад ч юм ингээд мөс гэдэг нэр одоо байх нь өөрөө айгүй юу гэдэг. За тэгээ уулзаад мэдээж эхлээд явах юм бол нөгөө нэг маркетуудын хувьд гэх юм бол босоод ингээд ирж байгаа анкетуудтай хязгаарлалт үзэх юм бол арай нэг олон талын ур чадварыг ингээд нэг дах цогтой байх гэдэг нь илүү байдаг юм шиг юу санагддаг.
одоо зөвхөн маркетингийн харилцаа ч юм уу одоо үндсэн гэхээсээ илүү дахиад давхар нөгөө нэг бусад тодорхой хэмжээний судалгааны ч юм уу хэрэглээний програмуудыг ажиж чадварч гэдэг юм уу тэр тал дээр илүү ойлголттой байдаг. Тэгэхээр тэр нь өөрөө яг нөгөө бизнесийн сургууль төгссөний давуу тал нь ер нь тэндээ байдаг болоо гэж бодоод байгаа. Тэгэхээр чинь бид нар чинь зөвхөн нөгөө нэг маркетинга урлагч юм уу эсвэл communication талаас нь харахаас илүү энэ чинь нөгөө зах зээл эдийн засаг гэл бүх юм хараа штэ. Тэгэхээр бид нар чинь нөгөө нэгдүгээр курсээс ихэл макро микро эдийн засаг за тэгэл бусад бүртгэлийн юмд ойлгодог учраас бизнесийн бусад нөгөө нэгжүүдтэй гэж харьцаад айгүй ойлгомжтой байдаг. Тэр нь айгүй давуу талтай. Тэгэхээр одоо яг бидний нөгөө ярилцлагын маань цаг хугацаа нь өөрөө стил ерхий шалгалт. За эсвэл одоо яг нөгөө сургуулиуд мэрэгжил сонголт сургуулиуд өөрсдийнхөө одоо брендингийг хийж байгаа, азар сурчлагаагаа хийж байгаа үе байна л да. Тэгэхээр ер нь яагаад Монгол Улсын их сургуульд за тэр дундаа маркетингийн мэрэгжлийг сонгож суралцах хэрэгтэй юм бэ те. Энэ дээр бас та нэгэнт одоо ам найвал гэдэг шиг те. Энэ дээр бас та сэтгэлээ. Тийм нэлээд өргөн хүрээтэй асуулт л та. Тийм. Ягаад одоо маркетингийн мэрэгжлийг сонгон суралцах ёстой вэ гэдэг чинь шүү дээ. Тэгэхээр яг хоо мэдээж хэрэг бизнес бол одоо бүх одоо салбарт ингээд нэлийн одоо хөгжиж байна. Зах зээл чөлөөт өрсөлдөөнд байдлаар ингээд явагдаж байна тий. За хуучин бол одоо би зүгээр мэддэг чаддаг юм аа хийж бүтээчээд тэгээд тэрийг борлуулдаг ч юм уу тийм байсан ба шүү дээ. Одоо бол илүү нөгөө хэрэглэгч төвтэй бизнесмен одоо тэгж явагдаад байгаа. Тэгэхээр маш олон газруудаас зүгээр одоо захын л одоо ингээд бизнес эрхлэгч нартай уулзгаад за надад бүтээгдэхүүн үйлчилгээ байна. Би одоо энийг яаж одоо хэрэглэгчдэд хүргэх вэ? Вирус энийхээ борлуулалтыг л одоо нэмэгдүүлчмээр байх юм. Ингүүл одоо их аятайхан болох гэдэг юм ч гэдэг юм уу те. Иймэрхүү юм яваад байдаг. Тэгэхээр нэг талдаа үйлдвэрлэл гэдэг юм яваад байхад тэр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгч нарт те эргээд ингээд очих одоо тэр хүмүүсийн эрэлт хэрэгцээг хангаад сэтгэл ханамжийг өгөөд те өөрийнхөө үндсэн үүргээ гүйцэтгээд ингээд очих хэрэгтэй шүү дээ. Гэтэл яг тэр процесс өөрөө их нарийн төвөгтэй. Яагаад тэгэхээр та өөрөө ч гэсэн худалдаа авах шийдвэрийг гаргахдаа заримдаа одоо юу ч бодлогоор худалдаа авалт хийцүү байдаг үстэй тий. Тэнгүүтээ дараа нь тэрийг би одоо яагаад энэ худалдаа авчаа гэд бид нар бол энийг ялангуяа юу гэж хэлээд байдаг вэхээр ер нь хэрэглэгч нар одоо хар хайрцаг байгаа хэрэглэгч нь тий. Тэгэхээр хар хайрцаг дотор шийдвэр гаргалт явагдаад байна. Худалдаа авах шийдвэр гаргалт явагдаад байна. Гэхдээ энэ процесс өөрөө их сонирхолтой. Энийг бид нар судалж байгаа. Маркетингийн шинжилгээ ухааж ерөнхийдөө бид нар илүү хэрэглэгч тал руугаа яаж шийдвэр гаргаад байна, хэн нөлөөлөд байна тий. За энийг бол ингээд судалж байгаа. Тэгэхээр ер нь нөгөө бизнес эрхэлж байгаа хүмүүст хийхээсээ илүү хийсэн зүйлээ яаж одоо борлуулах вэ? Хийхээсээ өмнө яаж хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн ийм бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох вэ гэдэг юм ба. Тэгэхээр яг нэгэнт одоо хөтлөгч маань тэгээд асуусан учраас маркетинг гэдэг дээр ерөөсөө үнцэн гэдэг зүйл асар одоо өндөр чухаллаар ингээд яригддаг. Тэгэхээр одоо нөгөө Чингис хааныг юу гэдэг вүлээ? Өглөө болгоо надад сануул ямар улс үлээ тангууд улс байгаа гэдэг надад сануул гэдэг. Яг бид нар тавлон шоглоомор ярьдаг л да оюутнуудтай. Та нар баг өглөө болгоо ингээл босохдоо баг үнцэн гэлсдөө үнцэн гэдэг юм бол ерөөсөө чиний ирж хайх зүйл чиний бий болгон бүтээх зүйл мөн чиний хүргэх гэж байгаа зүйл. Тэгэхээр хүмүүс бол зүгээр нэг юм бодиттой бүтээгдэхүүн худалдан авдаг биш байгаа тийм. Энийн цаана маш олон хэрэгцээгээ хангадаг. Янз бүрийн хэрэгцээнүүд ингэж байдаг гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө бизнес эрхэлж байгаагүй маш том зургаар энийг ойлгох хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг байгаа даа. Тэгэхээр хүн амьдрал байна, амьдрал ингээд өрнөжил байна. Зөндөө олон төрлийн хэрэгцээнүүд ингээд тодорхойлогдсон гарч байгаа, бий болж гарч байгаа тийм. Энийг бизнес эрхлэгч нар одоо ирж хайж тэгээд бүтээгдэхүүн үйлчилгээндээ шингээж, тийм бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож, тэрнийхээ талаар зөв мэдээлж тий. Тэгээд мөн одоо тэрнтэй зөв үн тогтоогоод, зөв газар нь хуваарлаад, магадгүй чамд үнэхээр одоо хүсэж байгаа, авахыг хүсэж байгаа бүтээгдэхүүн байлаа гэхэд чамтай ойрхон биш байх юм бол тэгээд чавч чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр хуваарлын сүнгийн асуудлууд байна гэдэг. Тэгэхээр ер нь яг маркетинг гэдэг маань өөрөө өргөн утгаараа ярих юм бол ерөөсөө л үн цэнийг бий болгож бүтээх хүргэх ийм одоо үйл ажиллагаа болчихж байна. Цикл маш том. Тэгээд энийг судалгаанд суурьсан байдлаар хийж байгаа. Тэгэхээр дэлхийн одоо олон улстай ч гэсэн энэ маань өөрөө маш эрэлттэй мэрэгжил байна. Тийм учраас сонгон суралцаж болно гэж хэлмээр байна. Манай Монголын нөхцөлд ч гэсэн одоо маш одоо эрэлттэй ийм мэрэгжлэр сүүлийн одоо жилүүдэд одоо байнга хамгийн эрэлттэй мэрэгчлэр ингээд явагдаж одоо гарч иж байна. Тийм болохоор сонгон суралцах юм шаардлага байна. Гэхдээ энэ дээр бас цааш нь ярил бас олон юм байгаа.
хин сурах ёстой юм тий. Ямар хүмүүс байх ёстой юм тэргээд. Тийм нь бол байгаа. Тэгэхээр яг нөгөө мэргэжлийн сонголтод нөлөөлөхөд эсвэл аав ээжийнхээ юм уу гэр бүлийн нөлөөгөөр сонголт хийдэг гэдэг. Гэтэл яг нөгөө нэг маркетингийн тухай ойлголтыг хэн нэгэн одоо хамаатны маань ч юм уу дүү ингээд сонгоно гингууд нөгөө намайг одоо ингээд арга хэмжээ хөтлөөл юм ингээд эсвэл одоо зөвхөн нөгөө ивент менежмент гэдэг талаас нь хардаг тий. Эсвэл гэтэл одоо яг нөгөө маркетинг гэдээ бодоод үзэхээр таны хэлж байгаа тэр агуулга бизнесийн ерөөсөл одоо нөгөө хараа харьцах гэдэг шиг эсвэл магадгүй бизнесийн тархин байгаа тэгэл гэж хардсан шүү дээ. Одоо бид нэр өөрсдийгөө. Тэгэхээр яг тэгж бас ойлгоод идэг тий. Окей. За тэгэхээр өнөөдрийн бас энэ уучлаарай. Энд дээр дахиад нэг юм хэлэхэд мөс болохоор манайх шууд мэрэгчлээ сонгож ордоггүй байгаа. Нэгдүгээр курстэй. 1 2 дугаар курстэй. Тий. Нэгдүгээр курстэй бид нэр ерөнхий хичээл үзэн. Тэгэхээр магадгүй одоо эцэг одоо чиглүүлээ зөвлүүлээд юм уу за чи нэг ийм мэрэгчлээ олмоор байна ч юм уу. За тэгж нөлөөлдөг гэж болно тий. Дээрэс нь яг одооны залуучууд харьцангуй их мэдээлэлтэй байгаа учраас ерөнхийдөө ямархуу мэрэгжлийг сонгуул надад өөрт маань илүү нийцэж байгаа вэ гэдгийг тийм ойлголт бол байдаг юм шиг байна. Гэтэ мэдээж бүр нарийн ширийн бол биш. За тэгээд МОС-ийн одоо сургалтын манай сургалтын онцлог нь юу вэ гэхээр нэгдүгээр курстээ орж ирлээ. Ерөнхий эрдэмэ хичээлүүдийг үзлээ. Дээр нэмээд бизнесийн сургуулийн суур хичээлүүдийг үзэж байгаа. Тэр нь юу гэхээр менежментийн үндэс, маркетингийн үндэс, нэхлэн бодох үндэс, менежмент. Тий. Тэгээд үзээд ирэхээр нөхдүүд маань нөгөө өөрийн анхны төсөөлч өөрчлөгдөн шүү дээ. Тэгмэд энэ бол яг надад таарсан юм байна. Энэ одоо арай биш юм байна ч гэдэг юм уу те. Өөрийнхөө хувь хүний одоо ихтгэл үнэмшил нөгөө мөрөөдөл өөрийнх нь одоо дуртай зүйл хүсэл сонирхол те. Тэрнтэйгээ нийцүүлээд тэгээд хүссэн мэрэгчлэрээ цаашдаа суралцах юм боломж нь олгож байгаа байхгүй. Тэр системийг төгсөн анхныхоо баг анхныхоо те. Яг нөгөө маркетингийн үндсийг үзэл тухайн семестр миний ингээ хамгийн муу гарсан хичээл маркетингийн үндсээс байхгүй. Тэгсэн мөртлөө ингээ анги сонгосон хамгийн түрүү маркетингийн ангийг сонгосон хамгийн тэгэл ямар ч гэсэн тэрэндээ одоо болч жаргалтай л яваад байгаа гэдэг. Жаргал юм да. Аваад башгүй дээ. За тэгэхээр мэдээж яг мэргэжлийн сонголтын тухай ярингууд маркетрууд яг юу хийдэг юм бэ? За гэтэл одоо яг ингээд ажлын байрны эрэлт хэрэгцээн дээр топ 1 2 3 сонголтонд яваад байна. Гэтэл одоо яг бас өнөөдөр нөгөө хэрэглэгч гэдэг зүйлс чи өөрөө маркетингийн хувьд бол хамгийн гол одоо бидний ярих хэвээр үндсэн сэдв байгаад байдаг. Тэгэхээр одоо яг энэ хэрэглэгч гэж юм бэ? Одоо таны хэрэглээний онцлог, миний хэрэглээний онцлог гэдэг өөр байгаад байдаг. Гэтэл одоо яг ингээд Монгол хэрэглэгчийн зам төлөвийн амьдралын маягийг гэдэг ингээ манай МОС-ийн бизнесийн сургуулийн одоо багш нар маань гайхалтай бас судалгааг хийсэн байна. Тэгэхээр одоо бас яг энэ судалгааг хэнд зориулаад хийв, хэн авч ашиглах боломжтой юм те. Ер нь нөгөө нэг ингээд энэ цаг үед хэрэглэгчээ таньж мэдэх гээд байгаа бизнесийн байгууллагууд энэ судалгааг хаанаас нь яаж ашиглах бас зүгээр вэ гэдэг зүгээс нь та судалгааны багийн гишүүний хувьд бас мэдээлэл өгөөч. За тэгээд за бид нар 2000 Монгол хэрэглэгчийн амьдралын хэв маяг 2021 гэсэн энэ судалгааг үндсэндээ бүтэн жилийн хугацаанд за МОС-ийн бизнесийн сургуулийн маркетинг худалдааны тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнтэйгээр за мөн одоо бидний судалгаанд бас оролцсон маш олон хүмүүс бас байгаа. Тэгэхээр ийм бүрэлдэхүүнтэйгээр энэ судалгааг бол хийж гүйцэтгээд үр дүнг олон нийтэд энэ оны эхний үйлрэлд бид нар танилцуулсан байж байгаа. Тэгэхээр яг хэрэглэгч бол мэдээж хэрэг маш чухал тийм. Өнөөдөр бизнес гэдэг зүйлийг хэн ерөнхийдөө одоо судсыг хатгачаад энэ одоо орших юм оршихгүй юм уу тийм. Энэ одоо цаашдаа одоо үйл ажиллагаа доктортой явуулах уугүй юу гэдгийг чинь шийдэж байгаа хүн яг үндэ тэр бизнесийг эхлүүлсэн хүмүүс биш. Тэр дотор ажиллаж байгаа хүмүүс биш. Тэр бүтээгдэхүүн үйлчилгээгээр нь хэрэгцээгээ хангаж байгаа хэрэглэгч нар байгаа шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө хэрэглэгчийг ойлгож мэдэх хэрэглэгчийн амьдралын хэв маягийг маш одоо сайн ойроос тий харж яагаад ийм шийдвэрүүдийг гаргах ч ямар хэрэгцээнүүд байдгийг ямар хөө үйл хөдлөл хийгээд байна юунд дуртай байгаад байна те ямар хөө үзэл бодолтой байгаад байна хандлага нь хаашаа байна сонирхол нь хаашаа байна үзэл бодол нь хаашаа байна энийг судлах бол зайлшгүй шаардлага бол мэдээж хэрэг байгаа. Энийг судалж ижил бид нар яах вэ гэхээр бүтээгдэхүүнээ сайн хөгжүүлж чадна те зах зээлээ сайн одоо хэсэгчилж чадна тий. Зорилттой зах зээлээ маш сайн сонгож чадна. Зорилттой зах зээлээ оновчилж байна гэдэг чинь эдийн засгийнхаа хувьд ч тэр санхүүжилтийнхаа хувьд ч тэр одоо тийм үндсэн чиг үргээч гэсэн маш сайн чиглүүлэх одоо тийм боломж олдож байгаа юм л та. Тэгэхээр бид нэр энэ одоо нэгэн судалгаа асуусан чинь би энэ дээр жоохон одоо тайлбар хэлчихье гэж бодож байна.
За энэ судалгаа бол үндсэндээ бид нар нэлээд том агуулгаар энэ судалгааг бол хийсэн. Тэгэхээр энэ судалгааны хувьд бол бид нар үндсэндээ 3 бүлэгтэй. 3 бүлэг маань ерөнхийдөө одоо яаж ингэж гарч ирсэн бэ гэхээр ер нь одоо хэрэглэгчийн энэ амьдралын хэм маяг гэдэг ойлголт тийм lifestyle гэдэг энэ ойлголт 1900 бараг 60-аад оноос эхлээд гэдэг юм энэ маркетинг шинжилгээнд нэлээд одоо хүчтүрэн ингээд орж ирж байсан. Тэгээд одоо энэ дээр бол одоо William Weil гэдэг энэ зэрэг нэлээд хэдэн одоо эрдэмтэд ямархуу загварыг гаргаж ирж байсан гэхээр AIO гэдэг. За ийм нэг модель ийм нэг загварыг гаргаж ирсэн байгаа даа. За тэгээд тэрнээс хоошо энэ загвар маань бас ингээд одоо хөгжөөд маш олон эрдэмтэд одоо гар бие оруулаа тий хөгжөөд ингээд явсан ийм загвар. Тэгэхээр бид нар ерөнхийдөө яг энэ загвар дээр үндэслээд Монгол хэрэглэгчийн амьдралын хэв маягт гарч ирж байгаа одоо өөрчлөлт. За тэгээд Монгол хэрэглэгчийн амьдралын одоо лайфстайлыг тий тодорхойлъё. Ингэж тодорхойлохдоо бизнес эрхэлж байгаа хүмүүстэй болон одоо зах зээлээ илүү одоо хэсэгчлэгтэн зориулаад тий сегмент хийхтэн зориулаад илүү ойлгохтон зориулаад идэвхжүүлэлтийн хөтөлбөрөөр боловсруулахтан зориулаад бид нар насны ялгаатай 10 бүлгээр ингээд авч утсан байгаа. Тэгэхээр нэлээд том одоо төөртэй 1 жилийн хугацаанд ингээд хийгдсэн. За ийм судалгаа байгаа. Би түрүүний тэр загварыг бас дахиад жоохон дэлгэрүүлэе гэж бодож байна л да. A гэхээр энэ юу гэсэн үг гэхээр английн одоо 3 үгээр хэлээд байна л английн. Тэр A гэхээр activity. Тий. Одоо энэ няк гэдэг хүн те өглөөнөөс орой болтол энэ 24 цагийн туршид ямар үйл хөдлөлийг хийгээд хэдэн цагаас босдгийг, хэдэн цагаас унтдгийг, хизээ өглөөний цайгаа уудыг, өглөөний цай нь одоо тийм ирүүлж чаддаг юм уу те өдрийн хоолны цагаар үнэхээр цайгаа ууд юм уу, ажиллаа хийгээд байд юм уу, альсгүй одоо яаж өнгөрүүлээд байдیں۔ Амралтын өдрийг яаж өнгөрүүлдэг юм, гэр бүлтэйгээ өнгөрүүлж чаддаг юм уу, өөр зүйлүүд хийд юм уу, энгийн өдрүүдэд хэр зэрэг чөлөөцөө гарч ийн гэх те. Одоо энийг бол багцлаад ярихад одоо нэлээд одоо өргөн хүрээтэй учраас ингээд юм актив байна те. Өөрөөр хэлбэл одоо яг тухайн хэрэглэгчийн гаргаж байгаа үйл хөдлөл нь насны ялгаатай бүлгээр гарч ирж байна. За хоёр дахь хэсэг дээр бол бид нар юуг авч үзсэн гэхээр I буюу interest. Interest буюу тухайн хүний үйл хөдлөл нь хүсэл сонирхлоос нь өөр байж болох уу? Одоо чи жишээлбэл юу гэж бодож байна? Өөр гэж болох уу? Одоо нөгөө амьдралын маяг гэдээ ороод ирэхээр бидний тэр нөгөө 24 цагт зарцуулж байгаа цаг хугацаа, ажил байдлын онцлогч гэдэг юм уу, гэр бүлийн нөхцлөөс хамаарат зөрөөтэй л гарах байх гэж бодож байвал зөрөөтэй л байгаа. Тий, зөрөөтэй. За зүгээр одоо нэг ийм жишээ авч үзье л да. Ер нь орондоо эрт орхон зүг орой. Орой би ч одоо шөний амьдралтай гэдэг шиг шөнө сууж нэлээ нөгөө гэр бүлийнхнийг амарцсан цагаар одоо уншиж судлах материалч гэдэг юм эсвэл нөгөө мэргэжлийн албагталтай юмсуудаа хоёр хүртэл юм уу баг ингээд нухаас уучиж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр эхний асуултан дээр одоо бидний гаргаж ирж байгаа асуултан дээр та хэдэн цагаас унтдаг гэдэг дээр 2 гэж хариулах нь шүү дээ. Гэтэл магадгүй одоо хэрвээ хүн эрүүл аяг бол нойр маш чухал гэдэг утгаар тий 10 цагт унтастай гэдэг. Хэдэн цагаас унтмаар байна гэвэл магадгүй хүсэл сонирхол нь 10 болох гээд байна тий. Тэгээд ингээд ирэхээр юу гэхээр хүн яг бас яг амьдралаа өнгөрүүлж байгаа шигээ тийм хүсэл сонирхолтой биш байгаа хөө тий. Дараагийн зүйлийг хүсэж штэ тэр хүмүүс чинь илүү эрүүл бай, илүү их бүтээмжтэй бай, илүү цагаа сайхан менежмент хийж гэдэг юм тий. Тэгэхээр бид нэр энэ хүсэл сонирхол гэдэг энэ зүйлийг бас маш олон чиглэлээр гаргаж ирсэн байгаа байхгүй энэ 2 дугаар хэсэгдээ. Тэгэхээр магадгүй энэ хүсэл сонирхол гарч иж байгаа энэ хүсэл сонирхлуудыг эргээд нөгөө компани бүтээгдэхүүн үйлчлэгээ санал болгохдоо одоо тэр хүний хүсэл сонирхолд нийцүүлж өгнө шүү дээ тий. За дараагийн нэг зүйл нь болохоор юу гэхээр би агуулга харах гэдэг ингээд байна шүү. Дараагийн нэг зүйл нь юу гэхээр opinion өвбэ. Энэ юу вэ гэхээр тухайн хүний альва зүйл тандах үзэл баримтлал тий. Тэгэхээр өөр үгээр хэлбэл тэр тухайн хүн гэдэг чинь зөвхөн үйлдэлээсээ гадна, зөвхөн хүсэл сонирхлоосоо гадна өөрийн гэсэн нэг тийм үзэл баримталтай, үзэл бодолтой байгаа тийм. Нийгмийг юу гэж боддیں۔ Улс төрийг юу гэж боддیں۔ Бизнесийг юу гэж боддیں тийм. Мөнгө санхүүгийн талаар юу гэж боддیں۔ За тэр байтугай одоо эрэгтэй хүн гараад одоо хог асах нь зөв юм уу буруу юм уу? За нийгэмд байдаг нөгөө бэлгийн цөнхүүдийн талаар ямархуу бодолтой байгаад байгаа юм тийм. Ер нь хүн одоо эрт гэрлэх ёстой юм. Эрт амьдралаа одоо бий болгох ёстой юм. Хүүхдтэй заавал хүүхдтэй байх ёстой юу ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэхээр бид нар бас одоо яг тухайн хүний яг эн чинь яг нэг ийм амьдралын
хим маягтай ийм бүлэгт хамаарахаар ийм хэрэглэгч байна гэдгийг гаргаж ирэхийн тулд зөвхөн 1-2 юмар ингэж судлах юм боломж байхгүй учраас маш өргөн хүрээнд энийг судалсан гэсэн үг байна. Тийм ээ. Юу нь баг ороогүй юм байхгүй юм шүү. За ер нь бол баг тэгж хийж болохоор байна тий. Ирээдүйн талаар хүртэл одоо ямар ч үзэл бодолтой байна тий. Энэ бүх зүйлүүд нь байгаа. Тэгэхээр одоо нэг ухаалаг гар утасны хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа гэдэг зөвхөн л тухайн нэг юм бүлгийн тухай байгаад идэл энэ дээр бол ерөнхийдөө Монгол хэрэглэгчдийн бүхий л 360 бараг дээр доороос нэгдэг шиг бүтэн агуулгаар нь хартсан судалгаа байна гэж ойлгогдож штэ. Тий. Тэгээд одоо энэ дотор жишээлбэл юу вэ те? Мэдээлэл сурчлагаа гэл. Эсвэл ололт амжилт гэл. Ололт амжилтыг яг хүн яг юу гэж бодоод байдаг. Эрүүл байгаагаа ололт амжилттай байна гэж үзээд байгаа юм уу? Мөнгөтэй байгаагаа ололт амжилт гэж үзээд байгаа юм уу те? Эсвэл олон нийттэй байгаагаа, найзтай байгаагаа эсвэл одоо ололт амжилт гэж үзээд байгаа юм уу те? За тэгэл дээр нэмээд бид нэр энэ дээр жишээлбэл одоо сүүлийн үед дижиталчлал маш их хөгжөөд байна шүү дээ тий. Тэгэхээр тухайн хүний одоо дижитал хэрэглээтэй холбоотой жишээлбэл энэ хүмүүс аль платформыг илүү хэрэглээд байна, хэдэн цагт ороод байна. Нэг орохдоо дунджаар хэдэн цагийн хугацаатай яг энэ платформ дээр байгаад байгаа. Тэгээд энэ болгоно нь ерөнхийдөө биш яг үндсэндээ насны 10 ялгаатай бүлгээр гаргаж ирсэн гэдгээрээ онцлогтой байгаа. Окей. Энэ одоо бүр ингээд яг шимтэн хууц бүрчлэн эргүүлж үзэх хэвээр тийм зүйл байгаа даа. Яг тэгэхээр нөгөө яг бид нэр маркетингийн одоо агентлаг ч юм уу те ингээд хийгээд явхлаар захиалагчтай уулзахад захиалагчд маань өөрсдөө юу хийж байгаагаа мэддэггүй. Танах чи маркетингийн агентлаг маркетинг communication agency гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо яг нөгөө нэг тухайн захиалагч дээр бол очиод одоо манай Монгол хэрэглэгчийн зан төлөвийн энэ ялгаатай 10 бүлгийн судалгаан дээр өгүүлсэнчлэн гэж байгаа танай сегмент бол энэ байна гэдэг ингээд явхад илүү бас нөгөө удирдлагуудтай нь ойлголцоход тэр бас амар ах болов гэж. Сэтгэл төрж байна. Тий. Насны ялгаатай бүлэг гэж авч үзээд байна те бид нар энэ дээр. Бизнесийнхэн ерөнхийдөө одоо сүүлийн generation гэж айгүйх ярьдаг болчиход байна. Generation гэдэг. За одоо яадаг муусан бүүмрүүд гээл те. Залуу үеийн жишээлбэл тэгж ярьж байгаа юм байна шүү дээ. Хэдэн бүүмрүүд. За нөгөө талд болохоор яа дээ нөгөө зэтүүд чинь. За одоо нөгөө альбогийн гараад ирлээ ч гэдэг юм уу. Ингэж яриад байгаа. Гэхдээ яг энэ дээр нэлээд зөрөгтэй дуурчин л да. Өөрөөр хэлэх юм бол одоо Америкийн зах зээл дээр гаргаад ирчихсэн те. Тэр generation буюу насны ялгаатай бүлгүүдийн тэр одоо тодорхойлоод тэдэн оноос тэдэн он бүүмрүүд юм аа. Тэдэн оноос тэдэн он X ингээд Y ингээд Z-үүд явж байгаа маа гэдгийг Монголын нөхцөлд ингээд шууд аваад ярих гэдэг. Шууд авч яриад тэрийг одоо Z үеийнхэн одоо ингээд байна. Энэ Y-ууд ерөөсөө юм байна гэж ингэж ярих гэдэг. Гэхдээ яг үнэндээ энийг манай улсын хэмжээнд бол эцсийн байдлаар шинжлэх ухаанч байдлаар за тэгээд бүх салбарууд нь хүлээн зөвшөөрчихсөн ийм байдлаар бол одоо хараахан тогтоогоогүй байгаа байхгүй. Тэгэхээр энийг тогтоогоогүй байгаа учраас ерөнхийдөө бид нэр энэ дээр generation гэж нэрлэхээс ерөн зайлсхийсэн гэсэн үг. Насны ялгаатай болгох гэдэг. Generation гэдгийг ер нь яаж тогтоодог вэ гэхээр нэг cohort гэдэг юм ярих хэрэгтэй болж байна. Cohort гэдэг нь юу вэ гэхээр нэгэн үеийнхэн. Тэгэхээр тий нэгэн үеийнхэн гэдэг юм чинь яагаад чухал байгаа гэхээр нэг үед амьдарч исэн хүмүүсийн хуваалцдаг жаргал зовлон ойролцсон байна л да. Зөв. Өөрөөр хэлбэл одоо тэр generation гэдгийг тогтоохын тулд олон төрлийн судалгаа хийнэ. Зөвхөн маркетрууд энийг гаргаж ирж чадахгүй. Тэгэхээр арай өрөөсгөл болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дээр түүх судлаачд, социологийнхан, нийгмийнхан, за хүн ам зөв, за маркетингийнхан ингээд ийм олон салбар дундын судалгааны үр дүнд энэ мань гарч ирэх хэрэгтэй. Тэгээ бид нар бол эхний тийм судалгааны ажлуудыг эхлүүлчихэд явж байгаа. За тэгээд энийг ерөнхийдөө generation гэдгийг ингээд зөрөгтэй дуурайд ингээхийн тулд generation-ыг яг юу тодорхойлоод байгаа вэ гэхээр түүхэн үйл явдал гэдэг зүйл аягүй чухал болоод байна. Тухайн үеийнхэнд тухайн үеийнхэнд тохиосон түүхэн. Яг одоо яадын дайны үеэр төрсэн хүүхдүүд гэж болно тийм. Дайны дараа эд одоо энэ үйлдвэрлэлд явагдаад тэр үед төрсэн хүүхдүүд тийм. За тэгээд ингээд тэр тухайн түүхэн үйл явдал нь тэр хүмүүсийг ямар нэгэн байдлаар нийтлэг үн цэнийг хуваалцахад нөгөө түрүүн ярьсан тийм нийтлэг жаргал зовлон хуваалцахад хүргээд байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс одоо яадын адилхан хариу үйлдэл үзүүлэх нь шүү дээ. Альва нэг юм дээр адилхан хариу үйлдэл үзүүлэхийн магадлал нь өндөр болно гэсэн үг. Тэгэхээр одоо Украинд одоо дайн болж ийн гэхэд тэнд байгаа одоо байгаа тэр насныхан дараа нь ингээд ерөнхийдөө
ижилхэн юм үнсэн эсвэл айдас өөр юу гэдгийг те эмзэглэл энэ юмнууд нь бол адилхан болж ирдэг байгаа даа байхгүй. Тэгэхээр энэ судалгаа ерөнхийдөө эхлээд одоо явж байгаа гэж ер нь ингэж ойлгож болно. Окей. Тэгэхээр яг нөгөө энэ хамгийн одоо юу гэдгийг насны ялгаатай бүлэг 10 бүлгээр гэх юм ингээд аваад үзэхэд бизнесийнхэнд бол нэн тэргүнд одоо ялангуяа маркетинг гэсэн захирлуудын хувьд юм уу? Эсвэл одоо яг нөгөө гүйцэтгэх удирдлагын хувьд бол ширээнийх нь ном бол ялангуяа одоо энэ он нэг дараагийн судалгаа апдейт хийж гарч иртэл ширнийх ном байх хэвэл судалгааны материал байна гэж харж байна л да. Тэгэхээр яг нөгөө маркетерүүд бол одоо хэрэглэгчийн зан төлөвийн судалгаа, брендийн танигдсан байдлын судалгаа ч гэдэг юм өөрчлөлтөчийн судалгаа гэдэг янз янзын байдлууд олон ч газрууд хийж байна. Гэхдээ ерөнхийдөө яг нөгөө нийгэм болоод байгаа энэ цаг үед Монгол хэрэглэгчийг яаж хэрхэн амьдраад байгааг бол хэмжээнээс ингээд толдох боломжтой байна гэж. Зөв зөв үү те. За тэгэхээр ямар ч хэлсэн Монгол Улсын их сургууль, бизнесийн сургуулийн эрдэмтэн багш нар маань юутэй ч энэ хүү хамтын бүтээлийг бас гаргасан байна. Тэгээд манай маркетингийн холбоонд бас байдаг манай удирдах зөвлөлийн гишүүн Даваа Сүрэн багш маань, за мөн манай Батбаатар доктор, за манай зочин хүндэт доктор, зочин манай Угтах Жаргал багш маань бас ингэж оролцсон энэ хүү судалгааг Монгол хэрэглэгчийн амьдралын маяг 2021 гэсэн судалгаа бол гарсан байгаа. Тэгэхээр энэ нэгдүгээр үйлрэлт бас Zoom платформ дээр онлайнаар бас танилцуулгыг хийсэн тийм. Бизнесийн зорилгоор. Тэгэхээр одоо хэрвээ магадгүй та бүхэн яг энэ нөгөө хэрэглэгч рүү тулгамдаад байгаа хэрэглэгч рүүгээ одоо хэрхэн мэдээлэл коммуникац зар сурталчилгаа хийх ёстой юм бэ гэдэг юм уу хэрэглэгчээ таньж дутуу таниад байгаа бол энэ материалтай танилцаараа мэдээж танилцах холбогдоход бол маш амархан юу гэж юм. Тэгэхээр Монгол хэрэглэгчийн амьдралын маяг судалгааны тайлантай танилцмаар байвал Монгол Улсын их сургууль бизнесийн сургуулийнхантай холбогдох нь байна. Тэгээд та бүхэн манаас холбогдож энэ хүү оюуны бүтээлийг нь авч бизнестэй ашиглаарай гэж хэлмээр. Тэгэхээр яг хэрэглэгч рүү холбогдсон зүйлсийг бизнесийн байгууллага хийхлээр яалтчгүй одоо нөгөө бидний хоёр дахь цөм хэсэг ярианы маань агуулга маркетингийн нэгцэн удирдлага харилцаа, маркетингийн харилцаа гэж яриад байгаа. Тэгэхээр одоо энэ агуулга руугаа бас хэдүүлээ шилжиж орё. Тэгэхээр эдгээр зам төлөвтэй хүмүүс рүү бид бизнесийн байгууллагууд яаж одоо нэгдсэн коммуникацийг хийх ёстой юм бэ гэдэг дээр хэдүүлээ хэсэг хөрөлтий дөө. Окей. За Нэмка ярих уу? За би яриа да. За чи хэлээ. Миний хараад одоо жишээ бид нөгөө маркетинг коммуникашн гэж бид нар бол ингээд мэрэгжлийн хүн учраас маркетинг коммуникашн гэж яриад байдаг. Тэгээд ингээд бусад хүмүүс болохоор маркетинг гэдгийг ерөөсөө зөвхөн коммуникашн байдлаар хардаг байхгүй. Одоо бид нар нөгөө нэг зар сурталчилгаа, за өшөө юу гэдэг PR мал бидний хийж байгаа юмнуудыг ерөөсөө маркетинг гэж өөрөө коммуникашн гэж ойлгодог. Гэтэл нөгөө нэг коммуникашн ч өөрөө яг нөгөө нэг мөсөө уулын хүмүүст харагдаж байгаа орой. Тэгээд тэрний доо сая бидний хэлсэн тэр нөгөө нэг ажилтнаа сонгож авахаас өсвөлгээр тэр чинь нөгөө нэг судалгаа модлага тий бүх юм яваад тэгээд яг хүмүүст харагддаг хэсэг нь тэр коммуникашн учраас хүмүүс маркетингийн коммуникашн гэж үздэг. Тэгээд коммуникашн өөрөө нөгөө нэг маш бүтээл сонирхолтой байх тусмаа одоо нөгөө хүмүүсийн анхаарлыг угаасаа бидний коммуникашн яагаад хийгээд байгаа юм бол эхлээд анхаарал татаа тий анхаарал танигдаа тэндээсээ нөгөө нэг хүний чинь шат дараатаа явуулсаар байгаа нөгөө advocacy буюу өмгөөлөгч болох хүртэл нь ингээд явуулж байгаа зүйл чинь ингээд communication байгаа. Тэгэхээр нөгөө хамгийн ихэнд анхаарлын төлөө ингээд уралддаг учраас хамгийн тийм сонирхолтой одоо хүнийг яаж анхаарлыг нь өөртөө татаж болох вэ те бид нар ч өдөрт нөгөө нэг хүн 1000 сурталчилгаа 1500 сурталчилгаа үздэг гэдэг бас тэгээд 1500-аас нэг санаанд нь үлдсэн 5-ын тоонд яаж авах вэ гэдэг дээр маркетер дизайнер ерөнхийдөө бүтээлч салбарын бол өрсөлддөг гэж байгаа. Тэгээд яг нөгөө салбарынхаа хувьд ингээд communication чинь гэх юм бол анх нөгөө нэг баг дайны дараачаас л ингээд бизнес явж эхлэв Америкт нөгөө эйженсинүүд үүсээр бид нар ч нөгөө Mad Men гэх кино яддаг ч зөвхөнтэй Mad Men дээр бид нар хүмүүс нөгөө анх яаж нөгөө нэг дизайнууд нь постэр ингээд зурдаг байсан байсан тэрийг нь үздэг те. Тэгэхээр тэндээс эхлээл манай хувьд бол ерөнхийдөө за би ч одоо залуу маркетер болохоор яг сайн ингээд нөгөө нэг зах зээлийн төөх мөх гэж хэлж мэдэхгүй ч гэсэн те ерөнхийдөө аль болох олон төрлийн communication хэрэгэлдэг болох гээд хичээж байгаа юм аа гэж үзээд байгаа. За тэгэхээр бас манай Нямка оролцогчид үзэгчд маань бас зориулаад бас сонирхолтой материалууд авчирч бас жишээлбэртэй ярих гэсэн байгаа. Тэгэхээр найруулагч одоо дэлгэцэнд зургнуудаа өгье. Тэгэх юм бол одоо яг хамгийн ихний сонголтууд ямар загваруудыг яагаад сонгосон тухай бас яах вэ? Үзүүлэх байх гэж бодож байна. Зах зээлийн жишээнүүд байгаад байсан гэж бодож байна.
Тэгээд яагаад юу нөгөө хамгийн ихний нөгөө сноубордтэй зураг гарч ирж байна те. За тэгээд яагаад ерөнхийдөө энэ жишээг авбаа гэх юм бол бид нар одоо энэ зургийг харахад хамгийн түрүүнд ингээд анхаарал хүний анхаарал хаана бууж ирнэ гэдэг. Бид нар сая хэлсэн шүү дээ. Communication чинь анхаарал татах хэрэгтэй юм аа тий. Эхлээд анхаарал татаад тэрнээс цаашаа дараачихаа шатыг бидний нөгөө юмаа борлуулна, үнэ чиглэж болгон дараа нь тэр хүн чинь манайхыг бусад хүний өмнө өмгөөлдөг болох хэрэгтэй байхгүй. Энэ сони юм юу яриад байгаа наа чи ийм болохоор гоё яахгүй вэ? Тэрийг болгох гэнэ тул эхлээд анхаарал хаана тогтож ийн вэ гэж бид нар харах юм бол одоо эндээс бол эхлээд зарим эрэгтэй хүмүүсийн хувьд бол тэр нөгөө бэлхүүсэн дээр тогтож байна гэдэг гэж байгаа. Тэгэнгүүт миний хувьд юм бол ингээ харангуут нөгөө дотор хувцсан дээр нь тий. Victoria's Secret гэдэг ингээ мангар том ингээд бра юу бикини хоёр рангуут ингээ Victoria's Secret гэдэг дээр ингээ харагдчихж байгаа. За тэгээд дээрээс нь ингээ харангуут snowboard нэ шилэн нэ тий. Маш олон юм хүчтэй нөгөө нэг элементүүдийг өгөөд тэгээ эднэр нь ингээ ерөнхийдөө ингээ хоорондоо зодтолтоод анхаарлыг булаацалтаад байгаа байхгүй. Анхаарлыг ингээд маш олон элементүүд нь булаацалтаад тэгсэн мөртлөө яг үүндээ эцсийн дүндээ нөгөө хамгийн гол анхаарал татах ёстой буюу бүтээгдэхүүн дээр хамгийн бага анхаарал буюу хамгийн сүүл хамгийн сонирн биш байгаа юм тэр бүтээгдэхүүн байна. Бидний сурчлаад байгаа зүйл маань энэ байгаа даа. Тэгэнгүүт энэ дээр нөгөө нэг бид нар завсарчлагын элементүүд маань яг ямар байх ёстой юм бэ те бид нар нөгөө нэг хэрэглэгчд анхаарал татсангуудаа үлдээхийн тулд юу үлдэх ёстой юм бэ гэж харахад энэ дээр нөгөө тодорхой хэмжээний бүтээгдэхүүн чинь логотой ч юм уу тий. За эсвэл таглайнтай бидний хүнд ямар үгээр ямар мессеж хангах гээд байгаа. За тэгээд цаашаа дахиад ярих юм бол дэлгүүрт ороод би энэ бүтээгдэхүүнийг авъя гэвэл яг ямар хөө бүтээгдэхүүн байгаа юм бэ гэхээр нөгөө бүтээгдэхүүн маань сайн харагдахгүй байгаа учраас ингээд нөгөө төөрөлтөд за нэг гоё эмхтэй байна шүү гэд өнгөрч байгаа. Дараагийн бүтээгдэхүүн гоё зүйл маш их байдаг. Гэхдээ тэр чинь нөгөө бидний зорилготой нийцэж байгаа юу үгүй юу гэдэгт асуудал болоод байна. Одоо нөгөө таны сайн кейсүүд. За тэгэнгүүт одоо бид нар зүгээр гадны ингээд кейсийг харж штэ тэгэнгүүт энэ дээр ингээд харангуут юу байгаа нь маш тодорхой тий. Энэ бол жимсийг танд ингээс хавлаад хөрвсөн байгаа юм шүү гэдэг мессежийг бид шууд өгч чадж чинь. Тэгээд дээрэс нь бүтээгдэхүүний чинь нэр нь байж байна. За тэгээд нөгөө нэг энэ fruit drink vegetable буюу та хүнсний ногоо ууж жимс уу тий. Юу шууд ингээд хэлэх гээд байгаа таглайн чинь тодорхой байж байна. Тэгээд сайн харах юм бол яг дэлгүүрт зарж байгаа савлгаатайгаа бүх материал байгаа даа. Тэгэхээр хэрэглэгч энэ рекламыг үзсний үр дүнд та худалдан авалт хийх юм бол дэлгүүрт ороод ийм савтай хэлчихэж байгаа. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн нөгөө модель ч юм уу ямар нэгэн тийм гоё сайхан хүн байх нь чухал биш. Бид нөгөө бүтээгдэхүүнээ мэдж байгаа тохиолдолд одоо тэр бүтээгдэхүүнээ онцлогийн тий бид нэр ингээд яг шүүсээр нь гаргадаг бол энэ шүүсээр гэдэг л харуулъя. Энэ бүтээгдэхүүний маань нөгөө нэг гоо сайхан R&D хийгээд байгаа нэг зүгтгч тэндээ байгаа шүү дээ. Тэгэхгүй зүгээр нэг гоё эмхтэй ингээ хаанаас ч юм уу гоё зарлаа авчаад явах юм бол тэр бол нөгөө бүтээгдэхүүнтэй чи уйлж байгаа юу гэдэг айгүй асуудал. Тэгэхээр миний нөгөө хэлэх гээд байгаа санаа гэх юм бол ер нь бол айгүй бүтээгдэхүүнээ сая багш хэлээд чи үн цэн гэдэг байгаа тий. Энэ бүтээгдэхүүн чинь яг ямар үн цэнтэй юм бэ гэдгийг нь маш сайн маркетууд өөрсдөө дизайнерд өөрсдөө мэдээд тэгээд тэрийг буцаагаад хэрэглэгчтэй яаж хүргэх вэ гэдэг дээр ингээ бодолцооч. Ингээд нөгөө хөнгөн хунгаа ч юм уу эсвэл нөгөө нэг тийм өнгөцгөн бүтээгдэхүүнийх үн цэнийг харуулж чадахгүй зүйл битгий хийгээч гэсэн тийм санаа байгаа даа. Тэгэхээр яг саяны нөгөө нэг сайн кейсүүд дээр бол ерөөсөл яг тодорхой одоо яг улаан лолих юм уу те одоо тоорих юм уу гэдг нь маш тодорхой. Тэгээ илүү дутуу зүйлс байхгүй. Сая дээр нөгөө хамгийн ихнийх дээр одоо Монгол бүтээгдэхүүн байлахад яг үйлдвэрлэгч нь хий гэдэг энэ кейсүүд ялангуяа нөгөө Улаанбаатарын гудамжаар байгаа билбордууд эсвэл нөгөө автобусны буудлууд эсвэл одоо ялангуяа замын хажуудлын юм дээр би сүүлд бас яг нэг ийм кейстэй та түвжээнд яваад байгаа мөртлөө би тэр постерт маш их анхаарал хандуулаад байгаа мөртлөө хайгаад яг хэнийх юм яг аль үйлдвэрлэгч их эсвэл зүгээр магадгүй нөгөө нэг хэн гэдэг нь тодорхой биш тийм үйлдвэрлэгч зүгээр гой ганган постероор яг намайг уруудах гад өрхтөх гад байгангууд би энэ яг хэн үйлдвэрлэгч юу гэдгийг харж яж авах итгэл үнэмшил төрөх гээд л хэн үйлдвэрснийг олж чадаа. Гэхдээ одоо санагдахгүй шүү дээ. Яг аль ямар постэр илээг гингууд над үлдэж чадаагүй байна. Тэгээд нөгөө сайн жишээ маань ерөөсөө анхаарлын төлөө олон элемент нь ингэ зодтолдохгүй байгаа байхгүй юу? Тэгээд байх ёстой хамгийн чухал элементүүд нь байна. Тэн дээр ямар ч нөгөө хэтрүүлэг хийх эсвэл олон элемент оруулах нь ялах тусмаа сайн гэсэн үг ерөөсөө биш. Яг байх ёстой юм нь байгаа. Тэгээд анхаарлын төлөө зодтолдохгүй анхаарал юун дээр байж нэхвэл яг тэр бүтээгдэхүүний өгж байгаа үнцэн дээр очиод тогтоол. Тэгэл одоо тэгвэл би юу авах юм гэхэд тэр юу гэх юм байж байгаа. Ингээл болоо. Тэгэхээр эн чинь нөгөө нэг хүнийг ядраахгүй. Тэгээд дээрэс нь яг нөгөө
хилээд байгаа үнцний энгүүл намжиж хүргэж чадж байна л гэдэг тэгж байгаа. Окей. За баярлалаа. Тэгээд бас гоё. жишээ маань Дараагийн 2 дугаар ээлжний жишээ нь жишээ бас. маань болохоор нэг За одоо энэ дээр одоо нэгэнт харилцаа гэдэг ингээд ярьлаа тийм маркетингийн харилцаа. Тэгээ маркетингийн харилцаа гэхээр зарим хүмүүс ойлгохгүй байх шүү. Ягаад ойлгохгүй байгаа вэ гэхээр бид нар нөгөө маркетингингүүд шууд хүмүүсийн толгойд 4P орж ирнэ тийм. Тэгэл тэгвэл чи маркетинг мэдэх вэ гэхээр мэднэ. Нөгөө 4P. Тэнгүүтээ 4P нь юу юм гэсэн чинь бүтээгдэхүүн байна. За энэ бүтээгдэхүүнийг ямар үнээр борлуулах нь байна. За энэ бүтээгдэхүүн хаана байршуулах нь тэр нь байна. За хамгийн сүүлийнх нь бид нэг промошн гэж хэлээд байгаа тийм промошн. За идэвхжүүлэлт гэдэг юм байна гэх. За яг ингээ өргөтгөөд ингээд явж байгаа тийм одоо юунууд байгаад байгаа. ойлголтууд дээр тийм. Гэтэл сүүлийн үед нэг ийм зүйл гарч ирээд байна. 4P-г 4 сэгээр солио. За тийм бас тэгж яригадаад байгаа шүү тийм. Тэгэнгүүтээ жишээлбэл эхнийх нь нөгөө бүтээгдэхүүн байна тийм. Тэгээ бүтээгдэхүүн нэг л юм бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн хүмүүс тийм. Наастай нэг Үйлдвэрлэгч болсон гэдэг байгаа шүү дээ. бизнес хийгээд нэг будаа алгаад игээл ингээл яваад байна тийм. Гэтэл чи эхний тэр пик product гэдэг энэ пик customer гэдэг юмар солио гэж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрэглэгчээ мэдэхгүй байж одоо юу хийх гээд байгаа юм бэ гэсэн санаа байхгүй. За дараагийн нөгөө юм нь юу вэ гэхээр нөгөө үн байна те price гэж яриад байгаа бид нар. За тэгэхээр энийг бол юу гэж яриад байна гэхээр sin энийг орлох sin cost болчиход байгаа. Тэгэхээр одоо яа тэр бүтээгдэхүүнийхээ үнийг би тэдэн төгрөг болгоод ингэж зарна гэхээсээ илүү энэ бүтээгдэхүүнийг авч чадах хичнээн тооны хэрэглэгч байгаа тий хэрэгцээ хүсэл эрэлтийг нь тодорхойлж өгөөд тэгээд үнэхээр тэр танаа зорилгот хэрэглэгчийн карманд нь одоо тий тийм зүйл байгаа мó тийм одоо худалдаа авах чадамж нь байгаа мó тий энэн дээр нэлээд анхаарах хэрэгтэй болчихж байгаа гэсэн үг тий за дараагийн нэг зүйл нь болохоор convenience өөр үгээр хэлбэл зүгээр энэ тэнд нөгөө бараа бүтээгдэхүүнээ байрлуулад орхичдог гэтэл нөгөө одоо орчин үед хэрэглэгч нар бүтээгдэхүүнийг маш тухтайгаар үзэж тухтайгаар ингэж нөгөө худалдан авах ийм сонирхолтой байгаа байхгүй. Яагаад ийм арт гэдэг зүйл ингээд гарч ирснээр манай одоо үндэсний одоо зарим нэг дэлгүүрүүдэд хэцүү боллоо шүү. Тэгэхээр тэнд очиод бид нэр дулаахан гаражтай ядаж машина тавьчих боломжтой болж шүү. Тэгэхээр өөр үгээр хэлбэл яг адилхан хоёр одоо бүтээгдэхүүнийг санал болгож байгаа бизнесийнхаа ингээд байлаа гэж бодоход одоо юугаар өрсөлдөх вэ гэдэг асуулт гарч ирнэ тий. Тэгэхээр энэ дээр үйлчилгээгээр л өрсөлдөх болчиход байгаа байхгүй. Тэгэхээр үйлчилгээ гэдэг дотор чинь маш олон зүйлүүд яригдэн штэ тий. За тэгэхээр энэ convenience гэдэг юм хамгийн эцсийн одоо миний одоо хэлэх гээд байгаа юм нь promotion гэдэг энэ зүйл маань өнөөдөр яг энэ маркетингийн салбар дээр ерөөсөө communication болцсон байхгүй. Бүтнээрээ тий. Тэгэхээр за яг чи энийг ав. Энийг чи одоо худалдаж ав. За нямка чи энийг одоо худалдаж ав гэдэг ийм зүйлээс угаасаа өнөөдөр маш их бүтээгдэхүүнчлэг гэдэг чинь төрөлжөд маш их болчихсон, сонголт маш их болчихсон тий. Хүмүүс сурчлагаанаас цутж штэ. Хин одоо сурчлагаа үзээ суудаг хүмүүс байхгүй болж байна. Тэгээд ирэхээр нөгөө нэг талыг баримжаасан нөгөө промошн гэдэг энэ зүйл маань юу болж ирж байгаа гэхээр communication буюу яг хэрэглэгчтэйгээ яг юм бодиттой харилцаа тогтоё. Энэ харилцаа хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнд энэ бүтээгдэхүүн чинь яагаад хэрэгтэй ямар асуудлыг чинь шийдэж өгöd байгаа юм. Тэгээд эргээд нөгөө зөвхөн одоо худалдан авснаар үйл ажиллагаа дуусахгүй шүү дээ тий. Худалдан авсны дараа тий. Худалдан авсны дараах ийм одоо харилцаанууд байх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр маркетингийн харилцаа гэдэг энэ зүйлийг бас зөвхөн зар сурчлагаагаар хязгаарлаж болохгүй л тий. Тэгэхээр энэ дотор маш олон зүйл байгаа тий. Тэгээ үндсэн одоо 5 зүйлийг нэрлэх юм бол одоо зар сурчлагаа одоо бичлсэн худалдаа, шууд маркетинг, борлуулалтын урамшуулал, PR ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйл байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг яг зэрэгцүүлээд гэхдээ хэрэглэгчийн хувьд түрүүн хэллээ шүү дээ. Би нэг постэр утсан чинь юу гэдэг юм ерөөсөө ойлгосонгүй гэхээр яасан байх нь гэхээр мессеж ерөөсөө тодорхой өгөөгүй байх нь тий. Гэтэл харилцаа гэдэг зүйл маань дахиад ийм нэг процессор явахад чи А гэж дуурж яхад чи А гэд хэрэглэгч рүүгээ дуурахад хэрэглэгч нь тэрийг А гэж хүлээж авмаар байна те. Гэтэл харамсалтай нь энэ дунд маш олон шууган ороод Б гэж сонсох боломжтой хонно штэ. Тийм учраас энэ үйл явцыг удирдах өөрөө амархан биш. Маш олон зүйлийг шаардах нэ тий. Тэгэхээр энийг сайн удирдах ингэж явах нь бизнест мэдээж маш их өндөр ач холбогдолтой. Тий. Ийм л юм байгаа даа. Маркетингийн нэгдсэн удирдлагыг маш чадварлагаар сайн хийх хэрэгтэй байна. Гэтэл бид нэр яг зөвхөн зар сурчлагаан дээр эсвэл одоо магадгүй нөгөө анхаарал татаад байдаг. Дургу байхад нь
хүчээр сурчлагаа шахаад байдаг. Эсвэл нөгөө PR-ийн хийж байгаа олон нийтийнхээ харилцааг маркетинг коммуникейшнтайгаа бас уялдуулчихгүйгээр дангаар нь авч явж хүчгүүдүүлээд идэх гэдэг юм ингээд олон зүйл анхаарал татах гэдэг. Анхаарал татаад тийг яах гэж байгаа даа. Анхаарал чинь зүгээр эхний л шат те. Одоо энд нэг чанга юм дуурлаа гэвэл бид нар бүгдээрээ л эргэж харна шүү дээ. Тэгэл бидний зүйл биш үү? Тэгэл цаашаа үргэлжлүүлээд амьдрын нөхцөлтэй юм шүү дээ те. Тийм. Тэгэхээр анхаарал татахыг бүүм хийн гэдэг ингээд байгаа байхгүй. Бизнес чинь өөрөө ийм урт хугацаанд доктортой ийм одоо үйл ажиллагаа явуулах юм шаардлагатай байгаад байгаа. Яг миний бодлоор бол зас сурчлагаагаа ч сайн хийж чадахгүй байгаа байхгүй. Анхаарлаа сайн татаж чадахгүй байгаа бид нар тий. Тэр нь аягүй шүүмжлэлтэй яг зас сурчлагаа гэдэг чинь өөрөө ер нь бол маркетингийн нөгөө хамгийн хүчтэй төлн шүү дээ. Тэгээ хамгийн хүчтэй төлн гэтэл яг тэрийг ингээд бүгд ингээд бусад төлсөө ашиглахгүй зөвхөн эдээ ашиглая гэсэн мэтлээ тэрийг ингээд хангалттай юмд бас хийж чадахгүй анхаарал татаж чадахгүй тэгээд дээрээс нь нөгөө нэг дүрмийн дагуу хийж чадахгүй тэгээд дахиад нөгөө сов сонголт гэх ярих юм бол ингээд бүр ингээд тэгэхээр завсарчлагаагаач бид нар яг үндэ хийж бас чадж гэнэ үү гэвэл айгүй эргэлзээтэй л байгаад байгаа яг өнөөдрийн төвшөнд гэж боддоо шүү дээ. За тэгэхээр зар сурчлагаа яг ингээд хийх процесстэй эсвэл одоо саяны таны яг онцлог өстэй хэсэг маань бол бидний нөгөө сувг сонголтын асуудал бас зайлшгүй яригдах хэвээр зүйл л дээ тий. Тэгэхээр яг энэ нөгөө буруу сувгаараа буруу мессежтэй зүйлээ ингээд цацаад яваад ангууд нөгөө яг өгөх хэвээр хэрэглэгчтэй очиад аа гэдээ дуурж байгаагаа аагаар өгөх биш өөр болдог. Нөгөө хэрэглэгч маань цаашаа дахиад дамжуулж ойлгуулахдаа нөгөө аа маань A B C болж сонсогддог тий. Ингээд явахлаар яалтчгүй юм. Одоо өрөөсгөл зүйлсүүд байна. Тэгвэл одоо энэ дээр бас дараагийн таны авчирсан 2 дугаар хэсгийн жишээнүүдтэйгээ бас танилцъя тий. 2 дахь хэсгийн жишээн дээр юу байлаа? За нэг гоо сайхны бүтээгдэхүүн байгаа да. За тэгвэл Nyamka маркетерийнхаа бас жишээтэй бүгдээрээ танилццгаая. За дэлгэцний доор жишээ маань ороод ирж байгаа. За 2 дахь жишээг манай найруулагч. Тийм байна. Нөгөө саяны гоо сайхны. Манайхан одоо нөгөө нэг за гоо сайхны сервис үзүүлдэг газар. Тэгээд дээрэс нь бүтээгдэхүүнүүд ингээд нийлээ харах юм бол дандаа нөгөө нэг хүнийг тоглоулдаг тий. Бид нэр ингээд нөгөө мэддэг модельүүд байдаг шүү дээ. Ингээл нэг next top model гэх нөгөө тэрэнд нөгөө финалт нь үлдсэн аваад ингээд бүх хувцсны за тэгээд бүх гоо сайхны юмд тоглодог. За тэгэнгүүт нөгөө нэг хүнийг бид нар аягүй их ашиглаад байна. Тэгээ сая миний хэлсэн нөгөө нэг бүтээгдэхүүнийхээ үн цэн гэдэг зүйлийг сайн ойлгож чадж байгаа юу гэдэг чинь юм баггүй. Бид нэр ингээ бүтээгдэхүүнийхээ үн цэнийг харуулах ч юм уу эн чинь ийм давуу тал юм чинь энийг нь ингэж ойлгох илүү зүгээр юм уу гэхээсээ илүүтэй энэ бүтээгдэхүүнийг зүгээр нэг хөөхөн эмхтэй ч юм уу сайхан залууг дагалдах хэрэгсэлчиг болгож харагдуулаад байгаа байхгүй тий. Энэ тий тэгэнгүүт чинь одоо нөгөө нэг ингээ харах юм бол дандаа л нэг гоо сайхны бүтээгдэхүүн болно ингээл нэг гоё бүтээгдэхүүн байвал ингээл тий ингээл эсвэл нэг гоё залуу эмхтэй хоёр ингээл гарч ийл хувцсан дээр ч гэсэн ерөнхийдөө бол тийм штэ. Тэгээд ингээд байгаад байгаа гут чинь ер нь бол энэ яг бүр баг Монголын маркетингийн коммуникейшны зас сурчлагын тренд гэж байгаа байхгүй. Ингээл за нэг юу хийх үү гэл тэгэхээр нэг зураг авалт хий. Зураг авалт гэдэг нэг амар хөөрхий тийм модель авчраал тэгэл ийм юм ахуулаад ингээл нэг амар гоё харагдуулаад тий хүмүүсийн хүслийг төрүүлээл тэр ингээд гоё ээж болж байна. Гэтэл гоё байж байгаа чинь нөгөө нэг буцаагаад чиний хүсэж байгаа зорилготойгоо чинь нийцж байгаа юу үгүй юу өгөх гээд байгаа үн цэний өгөх гээд байгаа мессеж гэж харуул чадж байгаа юу үгүй юу гэдэг нөгөө нэг гоё байх гэдэг чинь гол нь биш байхгүй. Бид нэр энийг гоё харагдуулах албагүй муухай харагдуулаад ч гэсэндээ бид нь өгөх гээд байгаа юм өгж болно тий хэрэглэгчээс авах гээд байгаа зүйлээ авч болно. Тэгэхээр энэ дээр бол нэгж бодож байгаа. Тэнгүүт одоо буцаага дараачийн жишээг нь харуулах юм бол одоо бид нөгөө Монгол дээр ингээд дандаа хүн яваад байна гэхээр нөгөө хүн ашигласны маань давуу тал сул талууд гэж бас юм байгаад байдаг. Олонний танилуудыг юм уу эсвэл нөгөө гоё харагдаг ах чинь нэрийг л оруулж байгаа. Ялангуяа олонний танилуудыг хэрэглэх нь өөрөө бас маш эрсдэлтэй байж болохоор нөгөө тэр хүн чинь брендийг чинь ингэж гарч ирчээ дараа нь юу хийхийг бид нар тодорхойлоход аюу хэцүү. Тэгээд дээрээс нь нөгөө саяын сувг сонголттой гэсэн тэр хүний нөгөө нэг дагдаг хүмүүс буюу тэр хүнийг ингээд вау гэд ингээд шүтэн дүүрээдэг хүмүүс нь ямар юм. Тэнгуут буцаагаад тэр хүнийг хүн л юм чинь нөгөө нэг таалагддаг хүн таалагдахгүй хүн гэж байгаа. Тэр хүнд дургуй хэрэглэгчийн бүлгэн тэгвэл ямар хүмүүс байгаа юм те. Тэр хүмүүсээс бид нар одоо нөгөө магадгүй хэрэглэгч байсан юм чинь за энэ сурталчилсан чи би хэрэглэхээ боллоо гэж бас магадгүй байна. Фэнүүд дагдаг фэнүүд нь олон нөгөө бүтээгдэхүүнийг маань таашааж хэрэглэх хэрэглэгчдийн хоорондын
зөрөө гарч ирж штэ тий. Ерөөсөө тэр байгаа. Тэгэнгүүт тэр болгоныг ингээд хэмжиж үзээд тэгээд ерөнхийдөө л үзэх хэрэгтэй. Тэгэнгүүт одоо энэ гадны нөгөө нэг гоо сайхны бүтээгдэхүүн байна штэ тий. Нарны тасаас сурталчилгаа байна. Тэгэнгүүт адилхан нарны тастай. Тэгэнгүүт энэ дээр ямар ч хүн байхгүй байгаа хгүй. Гэхдээ одоо нөгөө нэг нарны тас ингээд бич дээр ингээд байж бол та ингээд бич дээр байгаа бол энэ нарны тасыг заавал хэрэглэх юм шүү гэдэг юмыг л зөвхөн энэ имижийг хараад ойлгочихж байгаа. Тэгэхээр энэ бас тий та ингээд одоо 100 болол гаднах чи бүгдээ л бич мичтэй манайхан ч нөгөө нэг авшаа осоод агаал явдагтай адилхан. Тэнгүүт ингээд л яаж байгаа бол энэ л тохиолдолд энэ нарны тас энэ бүтээгдэхүүн л байж байгаа юм шүү тий. Энийг л хэрэглээрэй гэдэг мессеж өгч байгаа. Тэгэхээр энэ дээр ямар нэгэн хөөрхөн сайхан хүн байх нь юусоо чухал биш юм аа. Тэгэхээр нөгөө талаараа энэ нөгөө нэг маш их юм дээр ингээд яг хүнтэй зураг авалт хийдэг чинь болоод байгаа мó болохгүй байгаа мó гэдэг юм. Яг нөгөө бэрэн судалгааны өртөг шингээгүй бүтээгдэхүүнүүд гэж одоо сая багшийн кейс дээр гарчсан ийм арт орж ирлэхэд яг тэгж байгаа шүү дээ тий. Тэрнтэй адилхан бас яг ингээд нөгөө бид нэр сая ялангуяа бас нөгөө ковидын үеэрх зар сурталчилгаанууд бол илүү нөгөө заавал одоо дүрийн зардалт гээл хэдэн 10-аар нь төлөхгүй тий. Эсвэл одоо нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллага юм уу ЮНИСЕФ-ийн нөгөө гарч байгаа мэдээллүүд маань өөрөө их юм илүү иллюстрашн зургийн байдалтай болоод гол мессежээ өгөөд ингээ явчингууд бус байгууллагч гэсэн энийг бас дагж. Одоо тэгээ сая нарны тусдаа сурталчилгаан дээр ихэд тэрэн дээр нөгөө хүн байхгүй учраас тэр дургуутсах хүн байхгүй байхгүй. Тэр дургуутсах хүн байхгүй. Тэгээд дээрэс нь одоо буцаад эн чинь нөгөө нэг дахиад хэрэглэгчийн нөгөө зам төлөв сувгтаа уялдаа явж байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө өмнөх тэр бордтой сурталчилгаа гэхий ч одоо яг хэнд зориулсан юм бэ гэл тэгэхээр спорт сонирхчлоо зориулаад байгаа юм уу? Эсвэл одоо нөгөө нэг тэр борд сноуборд сонирхчдын тэгээ групп байгаад байна уу? Тэр ниш групп руу ингээд хандж гин үү те? Магадгүй энержи дринк юм уу ч гэдэг юм уу те? Ямар зөвл эсвэл спорт ундаа юм уу те? Спорт ундаа бол одоо жишээ бид энийг яг ойлгох гээд байгаа. Тэгэхээр тийм уялдаа холбоо юу нь байж чадж гин үү? Тэгээд нөгөө нэг хийж байгаа л бол тэр чинь тодорхой хэмжээнд анхаарал татагдах хэсэг бүлэг хүмүүс байгаа те. Тэр хүмүүс нь хий юм бэ? Эсвэл бид нар энэний анхаарал татгаж байгаа учраас ийм концепттэй ийм байдалтай хийж байгаа юм шүү гэдэг зүйлийг бол ингээд нөгөө уялдаа холбоотой байх хэрэгтэй юм аа. Тэгэхээр ерөнхийдөө бол тийм сноуборд сонирхчдын групп гэдэгт бол зориулаагүй сурталчилгаа байх шиг байсан шүү. Би ч одоо бас ойлгочих гэж хичээсэ. Бид нар ойлгохгүй тийм их өдөр тий. Ойлгохгүй над яг ойлгохгүй нэг яг Монголд бол нөгөө инфлюенсер гэдэг юм уу тий. Тийм хүмүүсийг одоо сүүлийн үед бол маш их хэрэгжилж байна шүү дээ. Өөрсдөө ч одоо баг тэр нэрнээсээ жоохон жирэхэд ах шиг байна тий. Сүүлийн үед бол жоохон жирэхэд ах шиг байна. Тэгэхээр энийг биднэрт бол яг мэрэгжлийн үднээс бол бид энийг сорсл гэж үздэг л дээ. Өөрөөр хэлбэл яг тэр бүтээгдэхүүн ба үйлчилгээгийнхаа ялгаатай талыг нь тий зорилттой хэрэглэгчийнхаа тархинд хоногшуулах гэдэг шүү дээ. Тий. Чи ногоон өнгө харуул яг чиний тархинд яг юу бодогдох вэ тий? Эсвэл хамгийн хурдан гэж бодох үед ч гэдэг юм уу? Эсвэл одоо жишээлбэл ногоон өнгө гэхээр манай үеийнүүд Unitel ч гэдэг Монголын зах зээл дээр тэгж хэлж байна л да. Тэгэхээр ногоон өнгө гэдэг чинь одоо тэрийг ингээд төсөөллийг бий болгож өгөөд байна тий. Тэгэхээр энэ олон бүтээгдэхүүн үйлчилгээнүүд гарч ирээд байгаа эннийхээ онцлог ялгаатай талыг нэгдүгээр нь тодорхойлох хэрэгтэй тийм. Тэгээд тэр ялгаатай талаа ямар нэгэн байдлаар бид нар энэ мессеж болгоод хэрэглэгч рүүгээ харилцаа явуулах гэдэг шүү дээ. Зорилттой хэрэглэгч рүүгээ. За ингэхдээ яах вэ гэдэг дээр маш олон сонголтууд байгаа. Тэр сонголтын дотор байж байгаа одоо яг нэг хэсэг юм ийг л яриад байна л да одоо болохоор. Тэгэхээр энийг болохоор бид нар хинээр хэлүүлэх вэ? Тэр хинээр хэлүүлэх вэ гэдгээр олонний танил хүмүүсээр хэлүүлж болж байна те. Одоо гэхдээ харамсалтай нь одоо гэдэг зарим хүмүүс за ингээд ярьчвал болдсон мөнгө хошин шогийнхан гэл те. Маш олон банкны реклам тоглолцдог. Тэгээ сүүлдээ би түнсээ яг ямар банкны реклам үзээд өнгөрөө мэдэхгүй. Аюу сайхан инээгээл бол өнгөрч байна. Инээгээд өнгөрч байна. Эсвэл нэг юм түрүүн ярьлаа их гоё эмхтэй тоглоулдаг. Гэтэл энэ сүүдэрт дарагдах гэж бид нар бас ярьдаг байхгүй. Бүтээгдэхүүн өөрөө сүүдэрт дарагдаад буюу хайлайт өгөөд айгүй тод харуулах хэвээр нөгөө бүтээгдэхүүн чинь харагдахгүйгээр тэрийг хэлэх гэж байгаа сувг руу буюу тэрийг хэлэх гэж байгаа их усүрт хүмүүс анхаарлыг хандуулах нь шүү дээ. Тэгэхээр хит хитэн удаа үзчихээж энийг одоо ойлгодог ч гэдэг юм. Дээр нь нэмээд хүнийг сонгохдоо яагаад анхаарах хэвээр гэхээр хүн лимчин алдаа гаргадаг хүн байхгүй. Нөгөө тийшээ доошоо юм чи ингээд явж байгаа учраас энэ дээр дэлхийн нийт гэсэн маш олон жишээнүүд байдаг. Манад хүртэл одоо яг ковидын үед байна уу да. Одоо манай хоёр алдарт нь хоорондоо ярьж явж байгаа тийм машин дотор нөгөө лайв хийж явж байгаад нэг нь нэвтрүүлгээ тэр чигээр нь цоцлуулж илаа. Нэг нь одоо ядгийн таныг одоо арай чи юм өнгөж бодсонгүй ч гэдэг юм ингээд одоо зарим юмуд нь хаагдах ч юм уу иймэрхэн болж штэ. Тэгэхээр хүн бол мэдээж алдаа гаргадаг л амтан байгаа штэ.
Тийм учраас яг брендийнхаа нүүр царайг яг хэнийг болох вэ гэдэг нэг чухал. Гэтэл нөгөө олонний алдарт ингээд бүх брендийн өмнөөс тэр хүн төлөөлөд яриад байвал энэ маш их хэрэгэлзэх төрүүлж байгаа. Энэн дээр яагаад тэгэхээр компаниуд анхаарах ёстой шүү гэж. Эсвэргээрээ одоо яа нөгөө хиймэл оюун ухаан ч гэдэг юм уу бодиттой биш энэ хүмүүсийг ашиглах эсвэл ами таами хоёр нэг юм хилээд сууж ийна гэдэг чинь тэр хоёр бол ямар нэг ёс асуул гарахгүй л байх л та тий. Тэгэхээр тэднийг бол ашиглаж болж штэ. Тий дүрийг тий. Эсвэл дээр нэмээд юу вэ гэхээр мэрэгчлэлтэн бас ашиглаж болж байна тий. Тухайн салбартаа үнэхээр мэрэгсцэн тийм хүнийг. Тэр хүн одоо жишээлбэл одоо эмч хүн шүдний ой ярьж ивэл энэ арай өөр ихтгэл үнэмшил хүн. Гэтэл одоо бас хүмүүс маш их шүмжлээд байгаа тий. Слава будаач гэдэг юм. За одоо нэг олонний алдаартан үнэхээр энэ хүн гэртээ хэрглэж байгаа мó үгүй юу гээл. Тэгэл иймэрхүү юмнууд ингээд байдаг гэсэн. Эсвэл одоо хин нэгэн хүн байж болно тий. Иймэрхүү зүгээр яг дүрийн сонголтын талаар саяны юм дээр бол жишээн дээр бол гарч ирж байна л да. Ер нь бол сонирхолтой. Бас ер нь айгүй нөгөө тодорхой хэмжээний нөгөө нэг инфлюенсер бас нэг үн цэнтэй хүн байгаа шүү дээ. Хувь хүний үн цэн нэгээд тэр нөгөө үн цэнийг нь одоо тэр нөгөө нэг дагаа хүмүүс чинь тэр инфлюенсерийн нөгөө үн цэнийг таалагдаад тэгээд дагж байгаа хгүй. Тэнгүүт буцаагаад нөгөө инфлюенсер маань тэр нөгөө нэг аудиенс буюу өөрийгөө дагдаг хүмүүсийг хүндлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яагаад хүндлэх гэж байгаа вэ гэхээр нөгөө нэг өөрийнхөө нөгөө нэг үнэн худлаа мэддэхгүй өөрийнхөө яг тэр хүн итгэл үнэмшилтэй өгөөгүй мэддэхгүй юм аа ингээд тэр хүмүүстэй аваачаад байнга ингээд цацаад ингээд өгөөд би энийг тэгдэг чи намайг дагдаг бол энийг сонирхороо энийг аваараа гэдэг байгаа чинь тэр хүмүүсийн анхаарлыг ингээд аваад маш их зүйлийг нь зээлжиж нөгөө буцаа тэр аудиенсээ хүндлээд өөрийгөө ч гэсэндээ хүндлээд тодорхой хэмжээний нөгөө нэг үн цэнтэй, шалгууртай тэгээд надтай миний нөгөө нэг энэ хувь хүн миний байгаад байгаа зүйлтэй энэ бүтээгдэхүүн үйлчлэгээ таалж байгаа мүү үгүй юу гэдгээ бас боддог байгаасай гэж боддیں۔ Яагаад гэх юм бол нөгөө нэг инфлюенсүүд маань ингээл зарим нь тэгдэж штэ тий. Одоо бүр хийлгснээ хилдэг болсон. Наад чи өөрөө хэргэлдэггүй дээ. Эсвэл худлаач наа чи дандаа л юм хэлчихэд тэр хүмүүс тэгээд гомдсон байгаа байхгүй юу. Эхлээд нэг хоёр удаа ингээд хөөх энч маань энэ маань ингээд юм байна гэж нэг дагааж үзснэ. Сүүл рүү ингээд тэр нь биш байгаа дангуут ингээд гомдоод тэнгуут буцаа тэр инфлюенсер гэдэг байгаа хүний чинь тэр үн цэн унаад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нэг байгууллага бизнес талдаа ч гэсэндээ тэр нэг бүтээгдэхүүн брендийг ч одоо хүнээр дүрсэлдэг шүү дээ бид нар брэнд personification тэгээ хүнээр дүрслэх юм бол энэ хүн чинь яг ямар зандалтай хүн юм те ямар цаана voiceтэй эсвэл ингээд хүн брендийг бүтээгдэхүүний хавтад энэ залуу хүн үү эрэгтэй хүн үү эмэгтэй хүн үү гэх нэг тийм мэдрэмж төрдөг шүү дээ. Тэгэхээр тэрийгэ тодорхойлоод энтэй маань яг ийм дуурдаг ийм voiceтэй ийм үзэл бодолтой хүн таарах юм уу юу гэдэг дээр эхлээд маш сайн анализ хийгээд за тэгээд тэр хүмүүстэйгээ хандж байгаа бол тэр хүмүүс маань буцаад өөрийнхөө аудиенсийг тэгээд дээрэс нь өөрийнхөө үн цэнийг одоо харьцуулж иж ингээд матч хийх юм бол тэр бол амжилттай болох магадлал өндөртэй юм аа. Тэгэхгүй зүгээр нэг олон дагагчтай ч юм уу хүмүүс энийг таньдаг болохоор эсвэл би энийг таньдаг юм чи энд өгөөд энийг нэг рекламдуулчих гэд ингээд яваад байгаа нэг бодлын нэг дарамжгүй анхаард исэн хүмүүс чинь за нэг сонирхтойс хүн биш юм бол ийм ашиглаж байгаа юм бол би боллоо гэд хэрэгл одоо байгаа хэрэглэхэд дургуй хүрэх магадлал ч гэсэн айгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй, маш сайн судлах хэрэгтэй гэж юу нь бол хувьдаа манад их амархан хийчихэд байгаа. Өөрөөр хэлбэл ер нь яг тэр хүмүүсийн дагагчдын тоон аягүй чухал байгаа дээ шүү дээ. Тэгэхээр богино хугацаанд л олон хүнд хүрэхийн тулд тухайн хүмүүсийн сувгийг л хэрэглээд байна гэсэн энэ санаа яваад байгаа. Тэгэхээр арай илүү богино хугацаанд арай илүү олон хүнд хүрэх чийдаач гэдэг юм уу те. Гэтэл яг үнэндээ бүтээгдэхүүнийг зүгээр одоо танигдах байдлыг нэмэгдүүлэх, ямар нэгэн байдлаар харуулах, ямар нэгэн байдлаар анхаарал татах гэдэг юм ингээд гаргаж ирээд энэ нь өөрөө эргээд алдаа болох магадлалууд их өндөр байгаад байгаа байхгүй юу? Тийм. Өөр үгээр хэлэх юм бол маркетингийг ингээд удирдаад ингээд зөв явуулнаа гэдэг чинь маш сайн хийж байгаа маркетингууд магадгүй заримдаа биднэрт бараг мэддэхгүй те. Одоо өөр үгээр хэлэх юм бол би яг маркетинг явуулаад байна. Энэ ястаа маркетинг явуулж байна. Энэ тэргээл ингээд ястаа энд нь орохгүй шүү ч гэдэг юм те. Тиймэрхүү юмнууд ингээд байдаг шүү дээ. Тэгэхээр өөр үгээр хэлвэл юу гэж хэлэх гээд байна гэхээр тухайн нэг бүтээгдэхүүн бол зүгээр нэг гарт баригдаж байгаа, нүдэнд харагдаж байгаагаас хамаагүй илүү агуулгатай байдаг байхгүй. Хэрэглэгч энэс илүү хүсэж байгаа. Зүгээр одоо нэг хэрэгцээгээ хангах биш. Энэний цаана нэг утга учир байгаад байгаа тий.
Энийн цаана одоо тухайн хүн өөрийгөө илэрхийлдэг юм уу, сэтгэл зүйн хэрэгцээг хангадаг юм уу, аюулгүй байдлын хэрэгцээг хангадаг юм уу, магадгүй өөртөө итгэх итгэлийг тухайн бүтээгдэхүүнээр дамжуулаад тухайн хүн олж авдаг байж болно шүү дээ, тийм ээ. Тэгэхээр нөгөө бүтээгдэхүүний цаана өгж байгаа тэр одоо бүтээгдэхүүнтэй зэрэгцүүлээд өгж байгаа тэр үнц нь байна да. А дээр нэмээд тухайн хүний амьдралд өгж байгаа ямар нэгэн юмд өгж байгаа үнц нь байна те. Энэ хоёр ингээд яг огтлцож чадах юм бол одоо сая бол сайн маркетинг хийжлээ гэж ингэж хэлж болж байгаа байхгүй. Тэгэхээр ер нь их сонирхолтой ажил л да. Тэгэхээр ямарсан энэ дээр бол нэлээд сайн бодож боловсруулаад тэгснээс энэ няк гэдэг залуу 50,000 дагагчтай байна. Одоо гяс одоо энийг ингээд бүтээгдэхүүн ингээд ингэчээ. Засны мөнгө өгчээ гэж А яг бүтээгдэхүүний танигдах байдал чинь маш их өндөр болно гэдэг нь бас шууд борлуулалттай холбоотой зүйл бас биш. Яг зөв. Энэ дээр. Тэгэхээр энэ дээр маш олон юмнууд байгаа гэсэн. Борлуулалт яаж нэмэгдэх вэ? Тийм. Чи чинь 50,000 дагагчтай манай борлуулалт нэмэгдэхгүй нь яац юм бэ гэдэг. Ингээд зорилгоосоо хамаарч байгаа шүү дээ тийм. Нөгөө нэг танигдалтаа нэмэгдүүлэх гээд байгаа юм уу? Эсвэл нөгөө нэг байгууллагын имижийг борлуулалтаа нэмэгдүүлэх гээд байгаа юм уу? Эсвэл нөгөө корпорат имиж вэ? Эсвэл нөгөө хэрэглэгчийн санаанд хамгийн түрүүнд орж ирэх байдал top of mind-а нэмэгдүүлэх гээд нөгөө маркетинг хийж байгаа бол эхлээд нэг зорилго тэгээ ямар юу ч хийсэн хүн чинь нэг зорилго гэдэг гүөхж байгаа. За би нэг 100 мэтэр гүөхчээ гэдэг шиг. Тэгээ зорилгоо тавиад тэгээд шүүмжлээд байх шиг үнтэй бид нар. Зорилгогүй хийдэд байгаа үйл акц чинь эцсийн дүндээ нөгөө компанид ч тухайн бүтээгдэхүүнд ч шууд нөгөө нөлөөлөл нь байхгүй ингээд сарничдаг л ямар нэг юм хийчигээд хийчихэд байгаа байхгүй. За яг ер нь нийтлэг яг юм байгаа шүү дээ. Яг ямар нэг юм хийчигээд тэгэл эн чинь дахиад эргээл яг яг энэ нөгөө салбар ютагаал хамаатай л болж байгаа байхгүй. Ерөөсөө маркетинг гэдэг нь одоо их муугаар ярих юм бол сурчлагын байна. Зөвхөн маркетинг гэдэг нь анхаарал татах юм байна. Ямар нэгэн байдлаар хүмүүсийг ингээд бүүм их юм байна гэж ингэж аюу өнгөцгөн хараад байна л да. Гэтэл нөгөө яг үндсэн хэрэг дээрээ тийм биш байгаад байна шүү дээ тий. Энэ өөрөө маш тийм биш гэдгийг одоо бид нэр уг нь айгүй зөв ойлгох ёстой. Магадгүй энэ тал дээр үнэхээр тутмаг ажиллаж яж бас болж шүү дээ. Маркетрууд өөрсдөө бид нэр тэр ойлголтоо зөв өгч чаддгүй тий. Бизнесийн шийдвэр гаргаж байгаа хүмүүстэй маш олон. Ажиллах бид ажиллах юм биш байхгүй. Тэр хүн чинь өөрийнхөө юм хийж байгаа шүү дээ. Хүн өөрийнхөө ажлыг хийж байгаа, бизнес өөрийнхөө бүтээгдэхээ тэр хүн өөрөө ажиллах хэрэгтэй байхгүй. Тэрнээс чи нөгөө нэг зах зээлийн өсөлтөө тий би ингээд юмаа игээ сайжиж явах хэрэгтэй. Тэгээд намайг хараад сайжилж чадахгүй бол одоо яах вэ гэж одоо яг нэг маркетер авдаг нөгөө маркетингоос юу хэлэх гээд байгаа мэдэхгүй тий юу нэхээ мэдэхгүй. Тэгээ яг хэр чи борлуулалт гэсэн. Эсвэл одоо эдийн чиний бүүм ихтгэлгээд байдаг тий. Тэгэл одоо энэ нөгөө нэг зар суртал тэр өөрсдөө мэдэхгүй юмнууд байна. Загаад нөгөө этикийн асуудалтай аягүй хоёрдож байгаа шүү дээ. Одоо нөгөө анхаа бүүм гэд тэгжээсээ сая нөгөө таны яриадсан тий аюу ёс зүйг тэр аав зарна морн чинь тэнгуут энэ чинь этикийн хувьд аюу асуудалтай. Тэгээ коммуникейшны хувьд нөгөө нэг дахиад буцаал нөгөө зар сурталчилгаа гэдэг л авах юм бол одоо нөгөө нэг гадны жишээнүүдийг хуулдаг. Маш их хуулдаг, принт айдыг хуулдаг, компанид ажлуудыг хуулдаг. Тэгээд дээрэс нь нөгөө зар сурталчилгаа видео айдууд нь бас хуулдаг. Тэгээд энэ хуулж байгаа гэдэг чинь ерөнхийдөө бол нөгөө маш тийм маркетинг хүний хувьд бол ёс зүйн асуудал тий. Бид хэрвээ манай нөгөө маркетингийн ингээ орчин аюу сайн хөгжсөн бол тэр хуулсан хүнийг бид нэр ингээд чи мэ гэд. Тэгээ тэр хүнийг барыгийн дахиад дараачийн компанид ажиллах уугүй юу гэдэг юм ярьж болох үс байхад бид нар тэрийг нөгөө хүлээн зөвшөөрөл ингээл энгийн байгаа юм шиг явуулаа л байгаа. Тэгэхээр нөгөө маркетинг гэдэг чинь коммуникейшн хийдэг учраас энэ өөрөө маш сайн нөгөө ёс зүйд хагалдах хэрэгтэй. Тэгээ багшаа. Таашаа хэлэндээ. Задаг хичээлийн нэг хэсэг нь энэ бизнесийн 900 хичээл. Тий, бизнес яссан хичээл. Тэгэхээр тэрийг одоо яг маркетруудад уг нь баг дахиад заалгамаар байна шүү дээ. Маркетруудыг гэхэлэр яг мөсөө юм уу эсвэл санхүү эдийн засгаа хүмүүнлэгээ те ингээ яг мэржиж төгсөж гарч ирсэн мэржлүүд мэдээж нөгөө сая өмнөх нөгөө job description гэдэг манай өмнөх дугаар дээр яригдсан эсвэл одоо нөгөө манай viral talent техник юм маркетруудыг 10,000 маркетрыг ажлын байранд зуучлаач гэдэг. Ингээд яригдаад эхлэхэд яг нөгөө маркетраараа яг ингээд номын үзээд ингээ яг гарч ирж байгаа хүмүүс хөдөлмөрийн зах зээл дээр маш ингээд баг байгаад байна гэдэг л. Гэтэл яг энэ маркетрууд маань одоо уг нь багшийн одоо энэ бизнесийн 900 хичээлийг одоо баг ингэж түгээж дэлгэрүүлмээр байгаа. Тэгэхээр яалч саяны нөгөө ёс зүй гэдээ ярихлаар энэ этикийн асуудал бол ер нь бас манай өрсөлдөөн дээр зар сурталчилгааны копирайтингийн асуудалтай креатив салбарт бол бас их байна л да. Энэ дээр та бас мэржлийн үнэ зүгээс дүгнэлт өгч байна. Тий. Ёс зүйгүй хүнд те зэвсэг очичвол яг юу болох вэ? Тэг аимшигтай болно шүү дээ те. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо ядгийн маш их ур чадвартай байгаад тухайн хүн
юу хийж болох юм, юу хийж болохгүй юм гэдэг нөгөө хувь хүний өөрийнх нь нөгөө одоо юу гэдгийг ясан асуудлууд байна тий. Угаасаа нөгөө анханасаа гэр бүлийн хүмүүжлэгч тэр тий нийгэм тэр хүн одоо нөлөөлж байгаа тэр зүйлүүдч тэр ерөнхийдөө ясан асуудал маш юм хурцаар тавьж байгаа. Тэгэхээр компаниуд бүр наандаж ингэж байна л да. Нэг хөөрхөн хүүхэд өгч гэдэг байгаа байхгүй. Тэгээ хөөрхөн гэдгийн цаана яг юу гэж тодорхойлоод байгаа юм гэхээр за яг ур чадвараасаа илүү энэ ясан асуудал бас айгүй өндөр хэмжээнд тавигдаад байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр нөгөө тийм ур чадвартай тэнгуүтэй ёс зүйн хүн байх юм бол компани өөрөө ч хянч чадахгүй те илүү ингээд хүнд хэцүү тийм нөхцөл байдал үүсэх ийм боломжтой болчиход бүх мэргэжлийн хувьд адилхан гэж бодож байгаа. Зөвхөн маркетинг биш. Ерөөсөө бүх мэргэжлийн хувьд адилхан ёсон асуудал бол их хурцаар тавигдчихж байгаа. Тэгэхээр бид нэр энэ дээр яг манай сургуулийн хувьд төгсөж байгаа оюутнуудаа зориулаад ёсон хөтөлбөрийг бол шинээр боловсруулад ингээд оруулж байгаа. Тэгэхээр өөр үгээр хэлбэл бизнесийн салбар дээр ажиллах үед чинь за нэгтлэн бодох бүртгэлийн хувьд яг ажил үүрэгтэй холбоотой ёс зүйн ямар асуудлууд гарч болох вэ? Менежменттэй холбоотой ямар ёс зүйн асуудлууд гарч ирэх болох вэ? Маркетингтэй холбоотой те санхүүтэй холбоотой ямар ёс зүйн асуудлууд гарч иж болохын энээс яаж зайлсхийхин гараад ирэх юм бол энэ эрсдлийг нь яаж бууруулах вэ гэдэгтэй холбоотойгоор бид нар яг хэр хичээл програм оюутнуудад бол ингээд ороод ингээд явж байгаа. Тий. Маркетингийн хувьд бол ёс зүйн асуудлууд бол түрүүн бас нэмэлгээр ингээд юу ярьж байна. Судалгаан дээр гэлтэхэд жишээ нь. Тий. Тэр судалгааг яг зорилттой хүмүүсээр бүглүүлээг үйл яах вэ? Гэтэл тэр судалгааг аваад гараад ирсэн үр дүнг чи ямар нэгэн стратеги болгоод ингээд нэг зөрөгтэйгээр шийдвэр бизнесийнхаа шийдвэрт хэрэглэх гээд байна тий. Гэтэл нөгөө судалгаа гэдэг зүйл чинь өөрөө нөгөө үнэхээр энэ их олонлогийг төлөөлж чадах төврээ эндээ оруулж чадсан юм уу? Яаж дарахаас ингээд айгүй олон асуудлууд ингээд яригдж байна л да. Хэн бүгэлсэн тий. Өөрсдөө бүгэлсэн байвал яах вэ? Шууд нөгөө төврийн хэмжээг нэмсэн байвал яах ингээд маш олон асуудлууд байгаа л да. За судалгаатай холбоотой, түрүүн ярьсан зар сурталчилгаатай холбоотой. За дээр нэмээд үн тогтоохтой хүртэл холбоотой тий хуурлын сувгтай хүртэл холбоотой за бүтээгдэхүүн хөгжүүлэхтэй холбоотой асуудлууд байгаад байгаа. Тэгэхээр ер нь маш богинохон цаг хугацаанд ингээд бүгдийн дэлгэрэнгүй ярих боломжгүй л байна л да. Тий. Тэгэхээр ямар ч хэлсэн өнөөдөр бас манай дугаар бол ямар ч гэсэн Монгол хэрэглэгчийн за Монгол хэрэглэгчийн гэсэн ер нь хэрэглэгчийн яг зам төлөв өөрөө яаж яваад байна. Эдгээр хэрэглэгч рүү холбогдож байгаа маркетингийн нэгцэн удирдлагыг харилцаа холбоог хэрхэн яаж зөв оновчтой өдөртөх бай тээ энэ сэдвийн өрөөнд бас манай хоёр зочин маань хөөрөлдлөө. Тэгэхээр одоо яг бас яг энэ өнөөдрийн агуулгын хүрээнд бас ингээд нөгөө манай огтгой багш оролцож байгаа учраас бас их яг юм нөгөө системтэйгээр мэдээж өөрийнхөө оролцсон энэ судалгааны онцлог үйл акцуудыг бизнесүүд яаж ашиглаж болох талаарх ингээд зүйлсүүдээ хэлээ. Тэгээ магадгүй бас манай зочин нэмэлгэр маань бол бас UBCAP-ийн маркетингийн хариуцж байгаа манай нэмэлгэрийн хувьд бас яг нөгөө бодит амьдрал дээр гардаг одоо ижил төвшний маркетрууд маань юун дээрээ бас алдаад байдаг талаар нийтлэг бас сонирхолтой кейсүүдийг жишээлбэртэй ингэж ярьж. Тийм ер нь бол энэ чинь ингээд бидний те ямар ч гэсэн ингээд нийтлэг байгаа хувь хүний өөр өөрсдийн маань үзэл бодлоо. Тэгээд магадгүй одоо бас та хоёр маань яг энэ сэдв агуулгынхаа өрөөнд орхигдуулсан нэмэлтээр одоо ингэж бас өөрийн зүгээс хэлэх тийм зүйлсийг байвал хэлээд өнөөдрийнхөө контентийг жаргая гэж бодож байна. За миний хувьд гэх юм бол би яг ингэж боддог нэг ажил олгогч маркетер хоёр би бинийг олж уулзаасай гэж боддог байхгүй яа. Ягаад тэгэхээр нөгөө нэг эндээс юу гэж хэлмээр байгаа вэ гэхээр ажил олгогч маань юу хүсэж байгаагаа мэддэг тий. Хэнийг хүсэж байгаагаа мэддэг, хинээс ямар үр дүн хүлээж байгаагаа мэддэг. Тэгэнгүүт буцаагаад нөгөө ажилтан маань болохоор маркетер маань болохоор өөрийнхөө нөгөө талантыг мэддэг. Өөрийнхөө би нөгөө судалдаг чиглэлээ мэддэг тий. Би судалгаа хийгээд явдаг хүн юм уу? Эсвэл стратеги гаргадаг юм уу? Эсвэл брендинг тал руу эсвэл би яг цэвэр нөгөө нэг advertising-ийн хүн юм уу? PR-ийн хүн юм уу те? Эд чинь бүгдээрээ маш нөгөө нарийн мэрэгчл шаарддаг. Тэгэнгүүт тэгэхээр чи яг аль тал нь чамаа ингээ илүү гоё догдлуулад байна. Чи аль тал руу илүү дарамтгүй гоё ажиллаад байна те? Тэрийг олж аваад тэгээд нөгөө нэг өөртөө тохиолсон ажлын байраа хийх ажлаа олоосай гэдэг жаа. Тэгэхээр нөгөө энийг олоо ууслаад нөгөө маш олон талантууд ингээ үргэлжлэдэг. Тэгээд байгууллага ч гэсэндээ нөгөө хинээс юу хүсэж байгаагаа мэдхгүйгээсээ болоод ингээд нэг ажилтан ч юм уу баг авч ажиллаулчаад тэндээсээ өөрөө юу хүсэж байгаагаа мэдхгүй юу хийхгүй мэдхгүйсэд бас маш их нөгөө нэг
цаг хүч хөдөлмөр те мөнгөн ийм зардлууд бас айгүйх гаргаж идэв. Тэгэхээр миний хүсдэг зүйл гэх юм бол яг ажил олгоч хоёр маань ингээ бие бинийгээ олоод уулзсаа тэгсэн байхад бол нөгөө нэг зөв хүн зөв газруудаа ингээд олцсон байхад тэндээс нөгөө нэг хаашаа яаж юу хийх вэ гэдэг бол ерөнхийдөө бол учир нь олдох баха гэж амжиг гарнаа гэж. За баярлалаа. За нэвтрүүлэгтээ өрсөнд баярлалаа. Тийм их богинохон байдаг юм байна. Тийм нэг цагаа их богинохон байдаг юм байна. Хэлмээр байгаа юм. За юу ч гэсэн судалгаатай холбоотой тий чи түрүүн бас нөгөө юу хэллээ. Яаж ашиглаж болох вэ гэд. Яаж ашиглаж болох дээр би бас дахиад нэг хэдэн зүйлийг нэмэт хэлчихье гэж бодож байна. Нэгэн судалгаа ярьсан. Тэгэхээр энэ судалгааны үр дүнг энэ нэлээд дэлгэрэнгүй судалгаа байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ судалгааны үр дүнг нэгдүгürt нь маркетрууд маань зах зээлийн сегментчлэгт ашиглаж болж байна. Тий. Сегментийг үүсгээд сегментийг одоо зөвхөн нөгөө нас хүүс, орлогын түвшин энтрээр маш энгийн демограф байдлаар сегментчлээд байдаг. Гэтэл нөгөө маш олон юм үзүүлэлтээр сегментчилж байж яг зорилтод хэрэглэгчээ эсвэл одоо зорилтод зах зээлүүдэд тодорхойлох боломжтой болчихж байгаа. Тэгэхээр тийм одоо боломжтой байгаад байгаа тийм. Дээр нэмээд бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл явцтай бас ашиглаж болж байна. Хүмүүс одоо энэ бүтээгдэхүүний яг юуг нь ямар шинжээг нь ингээд илүү хэрэглэгч чинь анзаарч хараад байгаа юм бэ? Юу нь илүү тэр хүний хувьд их чухлаар тавигдаад байгаа юм бэ тийм. За дээр нь нэмээд юун дээр гэхээр түрүүн бид нар бас маркетингийн харилцаа гэдээ ярьлаа. Тэгэхээр маркетингийнхаа харилцааг зөв оновчтой төлөвлөх, хэрэгжүүлэх. За ялангуяа одоо хэрэглэгчийнхаа өгөөд байгаа тэр үнц нь үзэл бодол түрүүн ярьлаа шүү дээ хандлага тийм сонирхол үйлдэл гэдэг тийм. Тэгэхээр энэ зүйлүүдийг маркетингийн харилцаанд тусгаж өгөх зөв мессежийг гаргаж ирэх. Нөгөө тэр үнцнийг бүтээгдэхүүнийхээ үнцэнтэй уялдуулах тий. За ийм зүйл дээр бас ингээд ашиглах юм боломжтой байгаа шүү гэж ингэж хэлмээр байна. За дээр нэмээд яг хэлхийг хүсэж байгаа юм тэр маркетруудыг бас нэлээд л ингээд шөмжлээл за одоо Монголд одоо ийм байна тийм байна ингээд ярьжлаа л да тий. Ер нь бол маркетингийн салбарт одоо орж суралцах гэж байгаа тийм хүмүүсийн хувьд тий. Эсвэл оюутнуудын хувьд ч гэдэг юм уу тий. Нөгөө хард скиллээсээ гадна өөрөөр хэлбэл судалгаа хийх чадвар, датанууд дээр анализ хийгээд тэндээсээ одоо шийдвэр гаргах гэдэг юм уу те. Тиймэрхүү чадваруудаас гадна тухайн хүн маш их мэдрэмжтэй байхыг дээр нь нэмээд их хөрвөх чадвартай байхыг те шаардаад байдаг. Тэгэхээр маркетингийн мэргэжлийн нөгөө онцлог нь өөрөө юу байгаад байна гэхээр зах зээлийг судалж байна. Гэтэл зах зээлийг хэн бүрдүүлж байна гэхээр хүн бүрдүүлээд байна. Хүмүүс байнга өөрчлөгддөг. 5 жилийн өмнө чи дуртай байсан юм да өнөөдөр дуртай биш байгаа шүү дээ. Дахиад 5 жилийн дараа чи дахиад өөрчлөгдөх байх. Солигдол. Тий, солигдоод өөрчлөгдөнө. Тэгэхээр нөгөө хэрэглэгчийн амьдралын зан төлөв гэдэг зүйл маань ингээд өөрчлөгдөд байдаг. Хэрэгжилж байгаа нөгөө технологи нь ч гэсэн дахиад дагаад өөрчлөгдөд байдаг. Тийм учраас магадгүй хэрвээ чи яг юм тогтцсон нэг юм хийх сонирхолтой. За гинтийн өөрчлөлт дургу тий. Тийм гинтийн өөрчлөлт гараад ирэх юм бол аюу их стресстэй. Иймэрхүү хүн байх юм бол ерөөсөн маркетинг руу зүглээд хэрэггүй. Харин одоо яадгийн илүү мэдрэмжтэй те өөрийгөө байнга ингэ хөгжүүлж идэг. Одоо тэр сорилтуудыг одоо яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр ажиллаж чаддаг. Тэрийг илүү боломж олгож хардаг. Ийм хүмүүсийн хувьд илүү бүтээлч те индастри гэж яриад байгаа те. Ийм хүмүүсийн хувьд бол маркетингийн салбар бол үнэхээр сонирхолтой. Чи өдөр болгон өөр юм хийнэ. Өдөр болгон өөр зүйл дээр ажиллана тий. Энэ бол ерөнхийдөө нэг юм мэрэгжил байгаа. Тэгээ бид нар бол оюутнуудаа энийг ойлгуулах гал ингээл явж байна да. За тэгэхээр өнөөдрийн манай зочдоор оролцсон эрхэм нямдал гэртэй тий UBCAP-ийн одоо зар сурт менежер тий тэгэхээр энэ маркетингийн асуудлууд дээр нь илүү бас хэрэглэгч төвтэй байж хэрэглэгчийг ингэж илүү ойлгодог магадгүй одоо UBCAP-ийн CEO нь өөрөө асуудал дээр хандаа шууд хариулт өгөө явж идэх ч гэдэг юм захим орчинд бас хэрэглэгчтэй ингэж холбогдож байгаа зүйлс дээр бас шинэ үйл одоо акцийг нэвтрүүлж байгаа хамт олон гэж харж яадаг тэгэхээр бас Нямкагийнхаа цааш дахин ажил үс бас амжилт хүсье. За мэдээж өнөөдрийн гол онцлог биднийг одоо илүү судалгаатай эсвэл судалгаан дээр суурилсан шинжлэх ухаанч ийм байдлаар одоо ирээдүйн маркетруудыг бэлтгэж байгаа Монгол Улсын оюуны одоо их уурхай болсон Монгол Улсын их сургууль тэр дундаа манай бизнесийн сургуулийн одоо даваа сүрэн эрхлэгчтэй танай хамт олонд бас ололт амжилтыг хүсье. Илүү ёс зүйтэй юм гоё шилдэг маркетруудыг бүтээгээсэ гэж одоо хүсье. Тэгээ шавь эрдэм багшаас гэдэг тийм учраас манай угтах жаргал багш маань өнөөдөр бас бидэнтэй ингэж хөрөлдлөө. Тэгээд өнөөдрийн та бүхэнд хүрсэн контент агуулгаас та бүхэн хэрэглэгч түүний зан төлөв хэрэглэгчд
одоо хэрхэн ямар оновчтой байдлаар маркетингийн зөв харилцааг хийх ёстой юм бэ гэдэг ойлголтыг авч чадсан баг гэж бодож байна. Өнөөдрийн контентоос хамгийн онцлох ёстой зүйл бол төгсгөлийн хэсэгт яригдсан ёс зүйтэй маркетрууд илүү их олон болох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бүтээл салбар илүү хөгжих баха гэж бодож байна. Тэгээд өнөөдөр бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.